Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар XM Broker. За сайн бацгаана манайхан podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг ураатай явдаг байгаа шүү. Нэрээ манай podcast байна. За тэгээд өнөөдрийн манай podcast XM хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Энэ бол мэдээж экстра дугаар байгаа. Тийм учраас бид бүхэн нэг олон сэдвүүдийн тухай яриад байхгүй. Бидний өнөөдрийн ярилцах сэдв болвоос за санхүүгийн зах зээл дээрх боломжуудын тухай өнөөдөр ярилцахаар бид бүхэн энд хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээ өнөөдөр дараа төвшөө амун эцэг трейдер хүрэлцэн ирсэн байгаа. За сайн байцгаана уу. За сайн байна уу. За би энэ юуг бол одоо индустриг бол тийм сайн мэдэхгүй. Тийм сайн ч байх те бараг ерөн шихөө мэдэхгүй. Тэгээ энэ талаар ер нь бол нэг тийм судлыг гэж ер нь бас жоохон боддоггүй юм. Толгой өрөхгүй зүгээр санагдаад тийм. Бодит үнэнгээл хэлий те. Бас дээр нь би чинь бас нэг жоохон залхуу талтай хүн учраас бас яг учир зүггүй ийшээ ингээд орчихоор би ягаад ч юм чадахгүй юм санагдаад тийм. Тэгэхээр та бүх маань өнөөдөр надад чи чаднаа гэдгийг надад ойлгуулах хаа гэж найдаж байна. За өөрсдийгөө танилцуулаад эхлэх үү бүгдээрээ. За сайн байцгаана уу, намайг Оюундар гэдэг. Би болохоор XM-ийн борлуулалтын баг дээр бас ажилладаг хүн байгаа. Өнөөдөр бас авчирсанд баярлалаа. За намайг бол Төвшин Баяр гэдэг. XM дээр болохоор партнертай харилцаа явдаг. Тэгээ бас өөрөө чөлөө цагаараа бас арилжаа хийдэг байсан. Одоохондоо бол завсарласан байна. За сайн байна уу. За намайг бол эцэг трейдер гэдэг. Одоо Forex-ийн арилжаа гэдэг одоо 10 дахь жилдээ одоо энэ хүү арилжаачдын тоогоонд одоо чанагдаад явж байна. За би ингээд энийг яг ингээд хөндлөнгийн хүний нүднээс харахаар хөндлөнгийн хүнээс сонсохоор шууд л мөнгөтэй холбогдоод байгаа. Энэ бол ерөөсөө тий. Тэгээ угаасаа л дөрөв хэдүүлээ бас подкаст эхлэхээс өмнө ярьж лээсэн шүү дээ. Нэг худлаа яриад яг хуу хэрхэн яаж мөнгө орох вэ гэж энэ зах зээл рүү бүгдээрээ сонирхож орсон байгаа гэд тэгж байгаа. За тэгэхээр хамгийн ихний асуултаа бүгдээрээ Forex гэж юу вэ гэж мэж эхлэхээсээ өмнө за энэ яг мөнгө олт юм уу гэд эхлүүл яаж чинь. Яагаад тэгэхээр энийг яг тийм агсан төвчний биш. Одоо жишээлбэл огт сонирхдаггүй хүмүүс үзэж байгаа магадгүй үзэж байгаа шүү дээ. Тийм учраас Forex руу орчих юм бол мөнгө олчдгийг ингээл нэг тийм бодол бас хүмүүст байгаад ах шиг байгаа. Тэгэхээр хэдүүлээ асуултаа энэ яг хэрэг мөнгө олтын гэд эхлэх үү? За тийм. Болж байна уу? Болж байна. За яг гоё асуулт байна. Тэнгүүд яг хоо зөвхөн Forex гэхээс илүү одоогийн одоо зах зээл болохоор дэлхийн зах зээлийн систем гэдэг нэг том байгаа тий. Тэндээс хэдүүлээ ингээд жижиг жижигэн салгачээ гэж болтоо би маш товчхоноор ярихад валютын зах зээл гэж байгаа, хөрөнгийн зах зээл гэж байгаа тий. Түүхийдийн зах зээл гэд маш олон задарчж байгаа байхгүй. Тэгэнгүүт эдгээр зүйлсийг яг манайхан Forex гэдэг болохоос олон задарж байгаа бүгдэн дээр нь боломж байгаа тий. Тэгэнгүүт одоо хүмүүс хэр хугацаанд одоо мөнгө зах зээлээс олмоор байна гэдгээс хамаарат тухайн системнүүд нь бүх одоо ингээд өөр өөр нэрчилтэй болоод явчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт манайхны хамгийн их орж байгаа Forex гэдэг зүйл нь болохоор мэдээж бас тий мэдлэгтэй хүнд бол хурд хугацаанд мөнгө олох боломжтой. Гэтэ заавал би миний хувьд бол зөвлөхөд мэдлэгтэй л байх хэрэгтэй. Дагаад бас эрсдэл байгаа учраас тийм ээ. Тийм талаас нь бол яа тэгэнгүүт мөнгө олж байгаа хүмүүс нь бол зөндөө байгаа гэдэг. Нэгэн ч гэсэн яг амьд шиг сууж эцэг нэрнээсээ бүр нэг олдог тийм. Тэгэхээр бол боломж болгаа. Олдог тийм. Зөндөө хүн байгаа. Тэг яг мэдлэг гэхээс гадна бас мэдээлэл маш сайн байх хэрэгтэй тий. Одоо мэдээж санхүүгийн зах зээл гэдэг чинь амар том зах зээл. Яг тэрний дундаас Forex одоо яг арилжааны зах зээл гэдэг чинь өөрөө одоо 7.7 трлн доллар эвдэлдэг зах зээл ахгүй юу. Тэгэхээр ч маш том. Энд чинь бид нар бас зөвхөн одоо ингээд Монгол төгрөг дотроо биш тий. Гадаадын зах зээл рүү орж ин. Тэгэхээр ер нь бол мөнгө олох бас боломжтой. Мөнгө олохдоо мэдлэг болон мэдээлэлээ маш үнэн зөв мэдээлэлтэй. Тэгээ бас өөр мэдлэгтэй туршлагатай болж иж л орох боломжтой байдаг. Тийм. Тэгээд миний хувьд бол яг уу ер нь бол Forex-ийн арилжаагаар ер нь мөнгө хийхин тулд бол тууштай л ерөнхийдөө суралцаал тууштай л байж иж л яг одоо тодорхой хугацааны дараа бол мөнгө олдог бизнесүүдийн бол нэг тэрнээс бол одоо өнөөдөр одоо шууд сураад шууд мөнгө олох магадлал бол ер нь бол жоохон хэцүү. Ер нь бол удаан хугацаанд тууштай байх юм бол ер нь бол мөнгийг бол хийн. Бүр би бол бас нөгөө хэлдэг байхгүй зүгээр алтны уурхай тий хүн алтны уурхайг одоо ухахын тулд ямарваа нэгэн тэр хүнд бол мэдлэг мэдээлэл тоног төхөөрөмж хэрэгтэй шүү дээ. Бидний хувьд гэх юм бол
ерөөсөө дан мэдлэг дээр суурилсан энэ одоо алтны урхаагаас бид нэр одоо өдөрт хичнээн л бол хичнээн 100 мянган доллар ч юм уу тий нөө 10 100 гаруй татах бол бүрэн боломжтой бизнесүүдийн нэг. За би одоо айгу мангар юм асуух гэдэг юм л да. Хүмүүс мангар гэж бодож магадгүй тэгч батсан ч яах тий. Нэх амир мангар биш ч юм биш би ер нь бол мөнгө алдаад байна шүү дээ тий. Ихэнх нь алдаад байна ер нь бол. Тэг хэдэн хувь нь алддیں۔ Хэдэн хувь нь ондیں۔ За тэгээд яагаад алдаад байна тэгвэл. Ерөнхийдөө судалгаа бол гарч байгаа нэлээд хүн алддаг тий. Тэнгүүт алдаж байгаа ер нь бол эн чинь хурдан хугацаанд бас мөнгө олж олдог, алдчих болдог. Ерөөсөө хоёр талтай бизнес тий. Тэнгүүт хүмүүсийн яг алдж байгаа шалтгаан нь бол айгүй нийтлэг нь юу болох вэ гэхээр ямар ч мэдлэггүй байж ягаад орж ирээд маш богино хугацаанд мөнгө хийх боддог гэсэн үг. Ер нь нэг юм тийм мөрөөдө тоглоом шиг хараад байгаа байхгүй нийтлэгд одоо орж ирсэн маст орж ирсэн мэдлэг одоо харах хүрийн тийм байгаа гэх юм уу. Тэгэхээр тэрнээс л болж байгаа шууд утгаараа. Тэгэхээр мэдлэгтэй хүмүүсийн хувьд бол яг боломжтой зүйл гэсэн үг. Тэнгүүд жоохон судалгаатай орж ирвэл бол ямар ч тийм боломж гэдэг зүйл байгаа гэж би бол хардаг. Байна тий. Тэгэхээр тэр мэдлэгийг бол одоо ер нь бол хүмүүс хаанаас л авч болж байгаа шүү дээ. Үнгүй мэдлэгнүүд хамгийн их гарч ирсэн байгаа давуу тал нь. Тэгэхээр бол тэр өн дээр бол мэдлэгтэй л байх хэрэгтэй л гэж. Миний хувьд бол угаасаа арилжааны зах зээл дээр 98% нь алдаж 2% нь олдог гэдэг байхгүй юу? Ер нь дэлхийн нийтээрээ. Тийм тэгэхээр одоо хүмүүс бол шунал дээр тулгуурлаад ерөнхийдөө алддаг. За угаасаа Forex арилжаан дээр ч хоёрхан товч үүдэг buy sell. Тэр нь бол ерөөсөө ямар ч одоо мэдрэл эргүүн дараа шууд ашиг хийх боломжтой байхгүй. Гэхдээ энэ дээр бол яалчгүй одоо тухайн хүнд одоо мэдлэг, ур чадвар, төвчээр гих зүйлүүд бас нэлийн зүйлүүд бол шалтгаална. Мэдрэмж хэрэгтэй. Мэдрэмж хэрэгтэй тийм. Ер нь ингээд би бол ингээд бас анх ингээд Forex арилжаанд бол аль болох хурдан мөнгө олоо санхүүгийн зах зээл дээр хүрчил гэж бол орж байгаа шүү дээ. Тэгээд эхлээд бол яах вэ тий? Ямар ч юм дээр нөгөө айц гэдэг зүйл байхгүй. Мэдрэмжээр ороод ингээд мөнгө ингээд хийж болдیں۔ Одоо ингээд арилжаан дээр орж ирж байгаа шинэ хүмүүс бүгд мөнгө хийдیں۔ Тэгээд ерөнхийн нь бол зүгээр яг нөгөө тий. За энэ хаашдл өссөн юм чи унах нь тодорхой шүү дээ. Унсан юм өсгөн тодорхой. Энүүхийн одоо боломжийг ашиглаад мөнгө хийсэн хүмүүс байдаг байхгүй юу? Тэгвэл тэр хүмүүс бол өнөөдөр мөнгө хийлэхэд яг тэр аргаараа маргааш хийгээд тэгээ алдсан тохиолдлууд ийм бол байдیں۔ Тэгэхээр тийм болохоор ерөнхийдөө 98% нь алддаг гэдэг нь бол энэ зах зээл дээр бараг л үнэндээ. Одоо Forex-ийг мөрөөдөө тоглоом шиг бас боддог хүмүүс байна. Энэ үнэн үү? Үнэн маш их байдаг. Тэнгүүд одоо миний саяны ярьсантай холбогдоод энийг л юу бид нар засах гэж орж байгаа гэсэн үг. Тийм ч учраас энэ дээр одоо хийгээд явж байгаа ажлууд байгаа. Бид нэр орон нутгуудаар явж үнгүү семинар тавилаа. Хүмүүст мэдлэг түгээх гэж штэ. Тэгэнгүүт манад одоо манай харилцагч л байх юм бол ямар ч төлбөргүйгээр орж ирээд сууж болдог хичээлүүд байгаа. За тэр хичээл маань бүр ингээд олон улсын дэлхийн стандартаар заагдж байгаа жишээ нэ тий. Тэгэнгүүтээ ингээд айгүй гоё олон сэдвэр орж идэг жишээ. AI гэдэг юу юм бэ? Тий. Макроэкономи, геодез гэж юу юм? Бүгдийг холбоод ингээд хүнд зөвхөн чамд арилжаа заах гэгүй шүү дээ тий. Санхүүгийн мэдлэгэнд бүр ингээд өргөн болгосон хүрэн дээрээс энэ чи ерөнхийдөө зөвхөн арилжаа биш олон зүйл байгаа байхгүй жишээ нь хувьцаанд хөрөнгө оруулж болж юм тий. Тэгэнгүүтээ одоо нөөдөр сая санаж ярьсан шүү дээ залхуун яах вэ гэдэг зү тий. За үнэхээр сургасалгүй тийм байгаа болов л шүү дээ. Одоо мундаг тийм хүмүүсийг дагчиж болно. Яг зүгээр ингээд мундаг арилждаг одоо жишээ нь эцэг трейдер байвал тий. Дагаад зүгээр өөрийнхөө данцыг дагуулчих юм тийм. Тэнгүүд эрсдлийн ингээд энэ хүн эндээс заагаад өгнөш дагаад арилжж байгаа учраас за тэгээд ороо харах юм бол дэлхийд дахны манад маш олон хэрэглэгч тийм зүйлс хийж байгаа. Мундаг арилжаачин би сурхаас сурцсан энэ зах зээлд яаж ажиллахыг мэддэг. Та нар зүгээр намайг дагаад энэ дансаа дагуулчаарай л гэдэг тий. Копи арилжаа гэж. Тиймэрхүү зүйл ч гэсэн ингээд байдаг гэсэн. Тэгэхээр та одоо үнэхээр цаг завгүй байдаг бол тийм аргаар одоо хөрөнгө оруулалт хийж ярилж байна. За өмнө түүн чин дамжуулаад манайхараас дамжуулаад сток буюу хувьцаач авч болж байна. Тэнгүүд хувьцаач нь ногдлоо шиг өгж байгаа тий. Тэнгүүд ингээ манайхан нэг юм ойлголт байгаа шүү дээ. Ашигыг заавал удаан хугацаанд олдог гэдэг банк шиг ч юм уу. Тийм биш байхгүй. Тэнгүүд тухайн таны авсан байсан хувьцаа одоо юу гэдгийг зах зээлийн эерэг байдал үүсээд өсөөд тэрэн дээр чи ашиг гарснаа дахиад буцаага ногдлоо шиг маяг өгч байгаа чинь тий. Тэнгүүд ер нь бол бүх хэлтлийн хүнд бол боломжтой. Саяны мэдлэг гэдэг зүйл маань бол ерөөсөө ийм л байдлаар үлчиж байгаа гэсэн үг. Тэгш байдлаар тий. Тэгэхээр манайх бол тэрэн дээр бол байнга ажилладаг. Саяны ярьсан зүйлсийг хийгээ явж байгаа л гэсэн үг. Энэ ч гэсэн нэг бас нэг жишээ. Одоо энэ подкастаар орж ирж хүмүүстэй мэдлэг бас бяцхан ч гэсэн мэдлэг өгөхийг зорж байгаа л гэсэн үг.
Тийм. Хамгийн их гэдэг юм хүмүүс маань өөрөө яагаад энийг бет гэж ер нь адилхан хараад байгаа вэ гэхээр өөртөө угаасаа яг нэг эцэг трейдер маань хэлж штэ buy sell гэсэн нэг хоёр эцэг маань. Окей. Тэгээд нэг buy sell гэсэн хоёр тавчтай байдаг. Тэгээд өөрсдийн маань ингээ орж байгаа ойлголт болохоор за gas мөнгө хийгээд gas баячаад авчи. Тийм ойлголттой орж ирдэг. Хүн бол эн чинь болохоор нөгөө бидний харах ёстой ер нь бол одоо ингээд байдал маань болохоор юу вэ гэхээр ер нь бол жоохон ингээд стартап бизнес шиг харвал илүү зүгээр. Мэдээж одоо ингээд арилжаанд орох чад хүн бас өөрийнхөө хөрөнгөөс гаргах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгжээж тэр маань ашиг нэмэгдэн тий. Технологис биш бол өөрөө бас хөрөнгө гаргахгүй шууд ашиг олно гэж бол байхгүй. Тэгээ бизнес ч өөрөө яадаг вэ ингээд одоо жишээлбэл ингээд бараа татаа авалт гэж бол бараа татаа авчаад тэгээ ашиг авчаад дараагийн таталтаа хийдэж штэ. Тэрэндээ чи яг адилхан ингээд өөрөө ашиг оллоо, ашигаа татаж аваад тэгээ дараагийнхаа оролт руу орж болдог. Гэтэл мөнгөд хэрэглэгчд маань яадаг вэ гэхээр шууд ингээд оролт за big gas баян болчих юм ингээл тэгээд нэг $1000 ашиг хийлээ гэхээр бодоход чинь тэгээд за би дахиад нэмчихье гэл орол гэж шуналтаал ороод идэг. Гэтэл тэр $1000 чи бас маш өндөр хувьтай ашиг тийм тэрийг татаж аваад дахиад ингээд туршлагаж оруулах боломжтой байдаг. Тэгэхээр яг хэрэглэгчийн зүгээс болохоор илүү тийм гоё өөрийнхөө бас нөгөө хэр их эртэл даах чадвартай вэ гэдгийг харж байгаад тийм шуналт хөтлөгдөөгүйгээр мэдээлэл цайтаагаар орж иж энэ маань одоо ингээд мөрөөдөд тоглоом биш гэдгийг ойлгодог болно гэсэн үг. За миний хувьд бол бит бол зүгээр л одоо бас аль баг нь хожих вэ гэд ер нь бол залхуу хүмүүсийн ингээд хурдан мөнгө олох одоо арга хэрэгслийн болов гэж бол боддtiin битиг. Яг тэгэхээр одоо Forex-ийн арилжааг одоо сурлаа гэхэд чинь Forex чинь зураг зурна, баахан мэдээллүүд уншин заадагчлал баг зэргийн хилтэй байх хэрэгтэй энэ төр гэд тиймэрхүү зүйлүүд шаарддаг учраас тэр нь одоо хүмүүстэй за би чадахгүй юм байна гэд ихэнх нь бет рүү ороод тэгээд ерөнхийдөө одоо бетээр ийм тийм боллоо гэдэг айгу асуудал гардаг шүү дээ. Яг тэрнтэй л ерөнхийдөө адилтгаж үздیں۔ Forex-ийн зах зээл чинь бол одоо хизээч одоо бид нэг $100 одоо бет шиг одоо хийхэд тэрийг хизээч одоо Forex арилжаан дээр бол за энэ хүний $100 бид нар яаж авах уу гэж бол боддгоо. Бет чинь болохоор бол цаана зөндөө юм явж идэв шүү дээ. Тэгхгүйгээр Forex-ийн зах зээл чинь бол өдөрт одоо $7.7-8 триллион эргэлдэж байгаа болохоор зүгээр хин чадж байгаа нь л ав гэдэг зүйл дээр л ерөнхийдөө тогтдیں۔ Тэгээ энийг жоохон хүмүүс жоохон ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Бет Forex арилж яалчгүй Forex бол ингээд нэлээд дээд түвшний дэлхийн бүх банкуд орж байгаа энэ салбар учраас одоо эцэг гэд хүний $100 хизээч одоо авахыг бол бодохгүй шүү дээ. Тийм болохоор ийм том ялгаатай гэж бол би бол хэлмээр байна. Тийм. Тэгээ миний зүгээс бас яг ингээд базаад нэг юм хэлэхэд саяны хийсэн зүйлсийг бет гэдэг чинь ерөөсөө та тавьж мөнгө өгчлөө. Цаана таны хийж чадах зүйл үүж байхгүй байхгүй. Тэр хүмүүс одоо тавьж байгаа баг үеийн тоглоом гэсэн үг. Forex та хөрөнгө оруулчаад яаж одоо тэрийг өсөх үү, унгах уу гэдэг нь танаас 100% өөрөө ч амарх байхгүй. Тэгэхээр тань тэнд ирэх мэдл байгаад байна шүү дээ. Одоо ашиг олох уугүй гэдэг танаас бүр амралт. Бет бол таны гараас гараа авчих гэсэн үг. Та хянах боломжгүй гэсэн. Тэгэхээр энүүгээрээ л ялгаатай байхгүй. Зөв. Окей. Стогой харилт. Тэгэд за нэг юм байна зөө. Тэгвэл би ингээ баг эсрэг талны юм аашин Тэгвэл ингүүл яах юм ингээл ягаад ч юм нэг юм шуналтай нөхдөд ороод шуналтаад тэгээд алдсан тийм арилжаачд бүтлгүй арилжаачдын миний иргэн тойрноор нэг байна. За тэгэл тийшээ тэгж ороод тэр тэгээ орцсон чи болчоор нь мань тэгээ орцсон чи тэгчихэж байгаа байхгүй писта гээл тэгж байгаа байхгүй би холоогүй. Тэ нэг тиймэрхүү юмнууд ингээд нэгт ингээд нэг юм жоохон холдуулах гадаг тий. Нөгөөх нь яадаг гэхэлэр тэр чи өстө тэдэр ороод тэд болгоцсон штэ. Өстө тэр шиг хаалсан. Би нэг тэгчмээр авах юм. Амьдрал нь өөрчлөгдсөн штэ гэл. Иймэрхүү ярианууд ингээд одоо ингээл те ирж чихэнд сонсогдож байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо юу гэдэг юм хүн чинь нэг хүний тарих чинь муу юмаа өөрөө цаажлаа сайнаа сандаг гэдэг байгаа шүү дээ. Тэрэн шиг одоо тэр амар ихээр нэг дор олсон хүмүүсийн яриад ингээл яваад байна л да тий. Тэрнээс биш би өчигдөр нэг $10 $11 болгоо тэг хүн ярихгүй шүү дээ тий. Тийм тэрэн шиг ер нь тэгээ тийм болоод одоо юм сонирхдаггүй хүмүүст нэг нэг бол амар их болдог нэг бол амар алддаг гэдэг юм ойлголт бас яваад байгаа юм болов уу гэж би зөв хавьда бодоод байгаа. Энэ дээр юу гэж бодож байна? Яг ингэж аахгүй тэр их олж байгаа хүмүүс ч ерөөсөө тэгж нөгөө бүгдийг тавиад азаа үзээд байгаа юм биш үхгүй юу? Тэр хүмүүс ч аль хэзээ туршлагаа хоригдлуулчихсан бэлдчихсэн олон жилийн хугацаанд боловсрчихсан хүмүүс
тэгж чадж байгаа тэрийг харуулангууд манайхан буруугаар ойлгож байгаа болохоор энэ баг өчигдөр арилжаа сурснаа ингэж арилж байгаа юм гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд цааталт нь бас нэг дагаад хийж байгаа хүмүүс нь тэрийг харуулад ингээд бусдад яаж байгаа буруу мэдээлэл хүрээд байгаа байхгүй. Тэгэхээр тэгж хийж байгаа хүмүүс боломжтой ч гэсэн тэд нар чинь мэдлэгтэй байж тэгж хийгээд байгаа байхгүй. За окей nice. Окей ойлголоо. Чи гоё ярилт. Тийм би ч гэсэн бол одоо бол ер нь бол их алддаг, их олдог. Тийм ерөнхий бол миний одоо залуучуудад одоо өгөх гээд байгаа нэг санаа бол энэ зах зээл дээр алдах боломжтой гэдгийг хамгийн түрүүнд бол харуулахыг бол хүсдэг. Өөрийнхөө алдагдлаа бол хамаагүй тавьдаг. Мөн алдсны хажуугаар олох боломжтой гэдэг зүйлийг бас харуулахыг бол ерөнхийдөө нэг юм дээр нэг тэнцвэрхтэй гэдэг зүйл байлгахыг хүсэддэг байхгүй. Одоо ингээд өдий хүртлээ одоо тэгхгүй яг ингээд зөвхөн одоо шууд одоо хэлэхэд бол Монголын одоо Forex-ийн арилжаачдын зах зээл дээр ерөөсөө бүгд ашиг харуулдаг. Тэгээд яг дагахаар үнэхээр тис үрийдэг. Тэгээ ямар санд Монголд бол үг гарсан байсан шүү дээ. Монголд хамгийн их алддаг хүн хин бэ гэсэн чи эцэг трейдер гээд. Яаж байгаа гэхээр би зүгээр л алдагдлаа харуулж байгаа байхгүй юу? Та нар ингэж алдах боломжтой шүү те. Ингээд 20-30 мянган долларыг 1-2 минутын дотор алдах боломжтой шүү гэдэг зүйлийг айгүй харуулахыг бол хүсдэг. Тэгэхээр юм бол хоёр талтай гэдгийг бол хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол түрүүний хэлдгээр энэ тэдийг олсон байлээ гээд одоо ингээд бидний арилжаачны бид нар чинь сигнал гэдэг зүйл үүдэг байхгүй. Сигнал дагна гэдээ яваад байгаа. За нэг 10 арилжаанаас одоо 2 нь буруу явхад хүмүүс амар өндөр алдагдлал хүлээсэн тохиолдлууд над дээр бол гарч исэн. Яасан бэ гэхээр харж агаад одоо 8 арилжаа ингээд айгүй амжилттай явчихж байгаа байхгүй. За энэ өстө гой шаад юм чингээд айгүй өндрөөр одоо ороод тэгээд ингээд тансааш тац. Тэнгүүтлээ тэр хүн 8 арилжаанаас 2 дээр нь алдангуутлаа тэгээд яг түрүүн хэлдгэр наач худлаас тааш тэгээ яриачдаг байхгүй. Ерөөсөө яг арилжаан дээр иймэрхүү л бодит юм бол байдаг. Тэрнээс бол шууд хэлэхэд бол харагдаж байгаа шиг бол байдгүй гэдгийг л одоо шинэ залуучуудад үнэхээр би бол хэлхийг хүсдэг. Наач ерөөсөө нөл экспириенс юм байна те. Хамгийн гол нь л тэр л юм байна те. Эрсдлийн менежмент бас энэ төр чи заавал очно. Тэгээд хүмүүс маань өөрөө ингээд мэдээлэл хамгийн гол ингээд ялгах чадвар бас айгүй хэрэгтэй. Хүн одоо ингээд гоё ашиг авчлаа тий. Тэгээд гоч за би энийг шууд дагаад орё гэдэг тийм утгатай биш. Тэгээд тэрнээс харин ингээд энэ ч олон мэдээллүүдийг тэр хүн түүж авч тэр дундаасаа яг алийг нь би сонгож авах хэрэгтэй вэ тий. Алин дээр нь би байж болох вэ гэдгийг ерөнхийдөө бол сонгож өөрийн дүгнэлтэд гаргаж иж орох хэрэгтэй багш. Энэ гоё сая ашиг авчлаа би бас орч ашиг авъя. Тийм юм хизээж байж болохгүй Forex дээр бол тэр бол угаасаа ерөнхийдөө бол эрсдэл маань хамтал явж байгаа гэсэн. Өөрөө хөрөнгө оруулж байгаа юм чинь мэдээж л хөрөнгө оруулалт бол эрсдэлтэй л байдаг тийм. Би нэг энэ зах зээл рүү чинь нэг орох гэж үдсэн чаас. Тэгсэн 8 болоод дууссан сүултээ. За. Хамгийн анх нэг биткойн нэг баахан эсэсүүд Монголд оруулж ирээл. Тэгээд би анх мэдэхгүй нэг хятадаас нэг найз ирсэн. Тэгээ би нэг биткойн маань тухайн нэг юм олоо сонсцсон байж ч тэр найзтайгаа ярьж чи яаж мэдтээ ингээд тэгж намайг. Тэгэхээр би харин нэг ийм сонирхож үзтiin юм уу гэд. Тэгсэн чи тухайн үед яг тэр нэг хүмүүс айгүй их юугаар майнинг хийдэг байсан нэг GPU-гээр. Тэгээ тэгсэн чи ASUS гээд нэг юм байна. Тэгэхээр би тухайн үед өөрийнхөө машиныг зарангуутлаа 4 ширхэг ASUS оруулаад ирлээ. Тэгээ нэгээр нэг майнинг хийгээд нэг сар майнинг хий. Тэр тухайн үед яг нэг би бол тэр үед бол ингэж мэдлэг зэдлэг гэж бол байхгүй мэдээлэл судалж эхэлт юм байлээ те. За BTC ингээд энэ янзаараа өсөөл ах юм уу те. Хизээ унахын ч гэдэг юм ингээл ийм вебсайтууд руу ороод ингээл явдаг юм байлээ л те. Тэгээ байжсэн чинь нэг 4 оруулж ирсэн ASC чинь 3 нугараа зарагчлаа шүү. Тэнгүүтэл за энэнийг чинь зүгээр судалж өгснэ хэдий. Энийг чинь зүгээр оруулж ирээд зараад ах юм гээд тэгээ би оруулж ирээд мангар ихийг оруулж ир зарж ирсэн байхгүй. Тэгээ нэг жоохон орох гэжсэн чинь тэрний ачаас сүлдээ тийм 8 болж хувираад. Тэгээд тэрнээсээ гарсан тэгээ нөө ASUS маань сүлдээ ямар ч хэрэггүй зүйл болж хувирсан. Тог иддэг л зүйл болж хувирсан. Тэгээ нэг энэ зах зээл дээр зүгээр хайлт ингэж орж үзчихсэн. Тэгээд би тухайн үед чинь бас нэг би энэ дээр юг асуух гэдэг нэглээ би лойрд болцсон байхгүй юу. Тэр нь юу гэхээр нэг юм цахим wallet нээгээд тэгээ өөрийнхөө нэг юм IP хаяг байгаа шүү дээ. Нэг бахан тоонууд байдаг. Тэрийг копигээ паст хийгээд явуулчихдаг байхгүй send man-ээс тухайн үед. Тэгээд дарсан чинь нөгөө нэг миний компьютер дээр юм вирус суудсан байж таараад. Тэгээ яг нөгөө active code-ыг copy control C гээ control V гэд өөр код гарч ирдэг вирус суудсан байсан мдэггүй авчаад өөр хүний дансруу явуулчихсан байхгүй. Тэр шиг иймэрхүү юм лойр мөврүүд одоо болгоомжтой байхгүй бол болохгүй гэсэн юмнууд хэрэг байдаг вэ?
Тийм. Ер нь бол одоо ингээд миний түрүүний хэлсэн шиг хэрэглэгч маань өөрөө мэдээллийг айгүй ялгаж сурах хэрэгтэй гэсэн. Хэрэглэгч маань өөрөө одоо ингээд арилжаа хийх гэж байгаа тохиолдолд те ер нь бол брокер гэдэг маань хэрэглэгчийн ингээд айгүй сайн хамтрагч, сайн найз ахгүй юу? Хажууд явж байгаа ингээд үнэн ч найз нэг гэсэн. Тэгэхээр брокер маш зөв сонгох хэрэгтэй. Энд чинь янз мэдээж ийм том зах зээл байгаа учраас мэдээж олон сонголтууд байгаа те. Олон сонголтууд дунд маань гэхдээ ингээд юг харах хэрэгтэй вэ гэдэг жишээлбэл одоо ямар зохицуулалттай байдгийг те энэ зохицуулалт нь одоо Монгол улс орж ийн үгүй хэрэв Монголоос арилж байгаа бол одоо өөр улсад суудаг бол энэ улс одоо манайх энэ зохицуулалт орж ийн үү гэдгийг харах хэрэгтэй. Энэ зохицуулалт маань яг ямар учиртай вэ гэдэг. Одоо жишээлбэл бид нар энэ чинь ингээд санхүүгийн үйл ажиллагаа явуулж хахад тэр хүн маань өөрийнхөө хөрөнгийг оруулаад ингээд арилжаа хийгээд эхэллээ те. Тэгэхээр зарим брокерууд маань бас ингээд тийм фейк брокерууд байдаг. Одоо ингээ орлоо гой ингээ ашиг хийчдэг гэсэн чинь мөнгийг нөхгүй байхгүй болчдөг ч юм уу тийм юмнаас хүртэл хамаарад хүмүүс маань бас бет гэдэг ойлголт бас орж ирдэг. Тийм болохоор заавал ингээ юмаа сайн судлаад англиад за энэ хэрвээ нэг газар руу орох жаал энэ брокер яг яадаг брокер ин гэдэг мэдээлэл одоо чи түрүү уг нь бол ингээ гой судалж исэн бэ штэ түрүү ингээ олборлолтоо хийхээс өмнө тэр чинь ингээ цаашаа судлаа явсан бол бас юу болохыг мэдэхгүй тийм гэхдээ ингээ судалжаад ихэнх шатн дээр орох юм хэрэглэгчд бас яг хүмүүс маань яг тэгдэг. За нэг юм байт юм байна. Хүмүүс гоё гэсэн гээд ороо авчдаг. Гэхдээ өөрийнхөө судалгааг хийгээд те энэ зохицуулалт одоо жишээлбэл одоо FSC ч юм уу те ASIC ч юм уу те эдгээр ямар учиртай вэ гэхээр FSC гэдэг маань болохоор ер нь бол Төв Азийг хамарсан санхүүгийн зохицуулалт байдаг. Одоо тэгэхээр хэрвээ та одоо өөрийнхөө хөрөнгийг ороод эрсдэлд ороод ч юм уу те Вьетнам төвтэй юу вэ FSC гэж? Үгүй. Үгүй зөө. Тийм. Эксэн одоо ер нь глобалыг Төв Азийн хэсэг маань орж ирдэг гэсэн үг. Тэгэнгუთ маань тэр маань яадаг вэ гэхээр хэрвээ одоо тэр хүн маань ямар нэгэн байдлаар лойвер дуусан тохиолдолд ч юм уу те өөрийн буруугаас биш одоо ингээд цаад арилж байгаа платформын буруугаас лойвердсан тохиолдолд одоо team зохицуулалт руу репорт өгч болдог байхгүй юу? Тэгээд одоо ингээд тэр хэрэглэгчийг хамгаалж болдог гэсэн үг. Одоо ASIC гэдэг нь одоо Австралид байдаг team зохицуулалт байдаг. Одоо тиймэрхүү юмнуудаа бас нэлээд сайн шалгаж иж одоо өөрийгөө хамт хамгаалж орох нь гэсэн үг байхгүй юу? Team зохицуултгүй одоо газруудаар үйлчлүүлнэ гэдэг нь ерөөсөө л та бол өөрөөрөө шууд эрсдэлд оруулж ийн гэсэн үг. Тийм. Хөрөнгө оруулалт хийсэн цагаас эхлээд тэгэхээр манайх тэр одоо жишээ нь ингээд байдаг зохицуулт ингээд дурдгаад 8 шиг байдаг жишээ тий. Маш их байгаа байхгүй юу? Одоо бүх улс орнд байж байдаг жишээ. Тэнгүүд зарим газрууд орж ирэхээр ямар нэгэн зөвшөөрөл орж ирж асуудал үүсгэр тэгэл гараа явахад ямар ч зохицуулж өгөх газар байхгүй гэсэн. Тэгэхээр бол таныг хамгаалах юм байхгүй шүү гэсэн үг байхгүй. Одоо та мөнгө алдчихвал ер нь хаашаа чамдах юм мэдэхгүй тий. Хин таныг одоо л өөрцсөн гэж одоо араас нь хянаж ингэж өгөх юм тийм байхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас харилцах одоо хамтрагч найзыгаа сайн сонгох нь шүү дээ. Бизнесийн партнераа. За би нэг асуулт суучаад хэдүүлээ нэг бас үндсэн ярих сэдвүүд байгаа. Тэр сэдвүүдээ асуугаад явчих гэж бодлоо л да. Зүгээр надад энэ сонирхолтой санагдаж байгаа шүү заяа. Хамгийн нийтлэл нь нэг арилж байгаагаар хамгийн богино хугацаанд хамгийн их ашиг олж исэн хэдий хэрэг хугацаанд хэрэг ашиг авч исэн бэ? Та гурав. Зүгээр сонин шүү дээ. Надад зүгээр сонин байхгүй. Гэтэ хэлэхгүй ч байсан болно л да. За миний хувьд бол угаасаа би пабликаар ихэнх юм бол явдаг. За мэдэн дээр би ороод CPI гээд том мэдэн дээр ороод минутанд минут шүрхгүй нэг 10-аас 15 секунд бол $30,000 бол хийж исэн. За тэрний одоо баримт нь бол манай академи YouTube хуудсан дээр одоо л байж байгаа. 15 секунд ээ. Тий 15 секунд $30,000. Бараг энд л явж явах шиг өндөө. Үгүйс энд л хамгийн тохинд явж явах шиг. За манай хоёр тийм байхгүй юу? Тийм байх. Том өнгө нээж үгээд. Санаа зовчлаа гэж. Яа тэгэхээр ингэж юм л да. Хөрөнгө оруулалт гэж юу вэ? Санхүүгийн зах зээл гэж бас юу вэ? Инфляц гэж бас юу юм? Санхүүгийн боловсрал яагаад чухал юм гэсэн юм асуултууд надад байна. Тэгэхээр яг одоо хүн болгон над чиг юм бас яг энэ төлийн мэдлэггүй бас биш байгаа. Мэддэг хүмүүс байгаа. Бас надтай адилхан хүмүүс бас байгаа тий. Тэгэхээр яг саяны асуултуудад бүгд аягүй ойлгомжтой хариулт өгвөл өгвөл. За тэнгууд дэлхийн санхүүгийн зах зээл гэдээ бис ярьж тий. Амар олон юмнаас бүрдэг боон төв цаа ингээд түүгээд тий. Тэнгууд энийг бол ингээд дотор нь маш олон янз туваачж байгаа шүү дээ тий. Тэнгууд одоо бидний өнөөдрийн яг яриад байгаа нь болохоор тэр forex гэдэг зүйлийг яриад шүү дээ тий. Тэнгууд forex ч бас дотроо задарч байгаа байхгүй. Янз янз ингээд хослол мослол ийм юмнуутай өөр өөр байдаг тий. Тэрнээс нь алин дээр нь хүмүүс бас
одоо арилжих уу гэдэг чинь бас онтон байхгүй. Тэнгүүд хамгийн нийтлэг монголчуудын арилжиж байгаа бол алт. Манайх ч алтан дуртай. Ерөнхийдөө бол тэгэхээр тэдгээр дээр ороод манайхан бол арилжиж байгаа. За тэгэнгүүтээ саяны одоо бүх зүйлсээс нь манайх дээр ингээд ороо сонирхоод үзвэл бүгдээрээ байгаа. Боонд байна уу, хувьцаа байна уу те бүгдийг одоо ингээд одоо чанартай хамтрагчаар дагуул дамжуулж авч болох нь шүү дээ. Би тэгээд түрүү ярьсан Санжаагийн ярьснаар хөрөнгө оруулалт дээр бас тэр нэг залхуу хүмүүс зориулсан гихчээр одоо сургыг хүсэхгүй байгаа бол тэр мундаг алчаачдыг бас ингээд дагаад явж болох нь шүү дээ. Тиймэрхүү байдлаар байж болж байгаа. За тэгээд инфляц гэдэг зүйлийг бол энэ дэр заавал ярих хэрэгтэй. Инфляц ерөөд нь ямар ч байдлаар үүссэн байсан биднэрт бол бидний найз бол биш шүү дээ. Бид нар бол бидний мөнгөийг шууд утгаар ижил гэсэн үг шүү дээ. За нэг хадгаламжинд нэг 10% хүүтэй хийцэн бай гэж бодъё. Жил гараад ирсэн чинь 10 өссөн. За 1000 байсан чинь ингээд амар өслөө гэж бодоол гарч ил нөгөөдгөрөө өссөн юм чинь ингээд нөгөө мөнгөөрөө ингээд за 1100-аараа юм авъя гэсэн чинь эцсийн дүндээ нөгөөдг нь тухайн үед 1000 байсан юм 1200 болсон байвал ингээд халдагдал ороод эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр инфляцийг ерөнхийдөө ямар аргаар давж болох уу гэдэг дээр бас манайх бас орж ирж штэ. Тэнгүүд санхүүгийн мэдлэгээ манайхаас авч болж байна. Тэгтээ ямар ч тийм одоо хөрөнгө оруулалт хийхгүйгээр авсан ч болно шүү дээ. Зүгээр хэрэглэгч байдаг тий. Тэгэнгүүтээ тэрэн дээр чи маш олон ойлголтууд орж ирнэ одоо. Тухайн хүн яаж өөрийн санхугаа хянахын одоо жишээ нь ингээд амар сонирхолтой хичээлүүд ордог заа. Манай багш ингээд та нар ингээд сүүл банкны хуулийг гаргаж нэг сарын хугацаанд ингээд яг болохгүй зардлуудаа ингээд хасаж үзсэн үү. Энд чинь юусэн манахаас ингээд айгуу гоё тийм асуугаад байгаа тий. Тэнгүүд тэр чинь бас нэг инфляцийг менеж хийх нэг жишээ нь болоод байна. За дараагийнхт нь гээл тэгэнгүүт одоо тухайн хүмүүс маань санхүүгийн мэдлэгтэй байснараа яаж ишээ дахиад бүр мөнгө олж болох юм гэдэг ярьж байгаа байхгүй. Тэгмээс санхүүгийн мэдлэгтэй хүмүүс одоо яаж мөнгө олох гэ бодонгууд амар энгийн зүйл дээр ярьлаа гэхэд Панамын сууг ингээд нэг том зав явж байгаа хаагдцсан ингээд жишээ 2-3 жилийн өмнө явж ирсэн шүү дээ. Тэгтэл зүгээр жоох ингээд ургуулаа бодонгууд Панамын сууг дээр нефтний зам одоо чи нефт зөөдөг сууг шүү дээ. Хаагчвал яах вэ гэж бодохоор юу гэж бодож чинь санжаа жишээ нь одоо нефтний үнэлэсгүй л яг зөв тий. Ингээл болоо. Тэгэл тэр үед одоо нефт тос газрын тос манайх байж л байгаа шүү дээ. Тэрийг ингээд аваад байжсэн бол ашиг авах нь шүү дээ. Тиймэрхүү жишээний ийм энгийн зүйлстэй холбож өгж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэнгүүтээ одоо тэгэл янз бүрийн хэрэгслүүд байдаг манайх дээр. Тэдрийг ашиглаад мэдээ байж болж гин. За тэгэнгүүтээ янз бүрийн тооцоолрууд байж болж гин. Бүр амар лаг мундаг хүмүүсийн тийм одоо гаргасан анализыг ч гэсэн дагаад харах боломжтой тий. Тэгэхээр инфляцийг бол тиймэрхүү аргаар манайхаар дамжуулаад та өөрийнхөө талд эргэж болно гэдээ ярьж байгаа. Тэнгүүд инфляц гэдэг зүйлийг бид нэр сүрч чадахгүй Монголын зах зээл бид нар үйлдвэрлэгч биш. Импортлогч ороо учраас маш хэцүү. Тэгж хэлмээр байна тий. За саяны сэдвээр манай хоёр зочинд ярих байгаа л гэдэг. Миний хувьд бол байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Би бас нэлээд том сэдвүүд бас дурддагдчихээн тий. За тэгэхээр дараачих нь болохоор арилжааны талаас гэж байгаа юм байна л да. За манайхан би ерөнхийдөө асуултуудаа шууд ингээд бэлтгэсэн байгаа шүү. За тэгээ асуугаа явцсан дээр авах гэж бодож байна. За арилжаа хийж байгаа хүмүүсийн туршлагыг хуваалцах гэж байна. Арилжааны сэтгэл зүй гэж зүйл байд юм шиг байна тий. Сэтгэл зүй яагаад чухал вэ гэж байна. Мэдлэг боловсралтай байхаас гадна яагаад энийг чухалчилт юм бэ гинэ. Энэ надад бас айгүй сонирхолтой асуулт. За арилжааг хийж одоо ер нь бол хүмүүс бол биднийг харахтаа одоо нэг товч дараал бидний мөнгө олдог гэж бол боддог байхгүй юу. За тэрний нэг жишээ нь бол одоо надаас одоо хүмүүс зээлсэн мөнгө одоо лавмаар байгаа байхгүй. Тэд нар тэгтээ юу гэж ярьдаг гэхээр чи нөгөө конопо дараал мөнгө олчооч гэж ярьдаг байхгүй юу. Яг энэний цаана бол айгүй том одоо асуудлууд их явдаг. За нэгт бол эрүүл мэнд, хоёрт одоо тий цаг зав, за гуравт бол одоо сэтгэл зүй гэдэг чи орж ирж байгаа байхгүй. За энэ сэтгэл зүй гэдэг бол Forex-ийн арилжаан дээр хамгийн том зүйлүүдийн ерөнхийдөө нэг нь бол байдаг. За хүн мөнгө алдахаараа айгүй сонин болно шүү дээ тий. Нүдэн дээр ингээл одоо Forex ч юм бол коноп дарлаа шууд тухайн балансаас нь мөнгө нь гарч эхэлнэ шүү дээ. Эсвэл ашиг олж эхэлнэ тий. За тэгэхээр бол тухайн одоо хүнд ихэнх хүмүүсийн хувьд тэгэхээр алдагдлыг айгүй их барьдаг байхгүй юу. Ингээд алдагдал яхад тэгэхээр тэр хүнд би мөнгөө алдахгүй баймаар гэсэн сэтгэл зүй яваад байгаа шүү дээ. За тэгэнгүүтлээ ингээд алдагдал нь ингээд амар их ингээд $40,000 явж байгаад ашигндаа ингээд орж ирээд нэг $10 болохоор нь авчдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө яг арилжаан дээр шуудлагдвал энэ бол зүгээр одоо Forex арилжаа бол ерөөсөө хүмүүсийн одоо шууд сэтгэл зүгээр нааддаг гэсэн үг.
хүн сэтгэл зүгээ ингээд сайхан доктортой байлгаа те ямар одоо нэг жишээ авах юм бол одоо нэг найз майзтайгаа гэр бүлийн хүнтэйгээ одоо ингээд муудалцсан байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр хүний сэтгэл зүй ямар байх вэ? Тийм үед бол бас арилжаа хийж болохгүй гэж юу яригддаг байхгүй юу? Тэгэхээр одоо маркетаас ерөнхийдөө өшөөгөө аавна гэж бол хизээч бол бодож болохгүй. Хизээч одоо чи одоо ямарваа нэг арилжаа чи маркетаас одоо өшөөгөө аавна гэж орж ирэх юм бол ерөөсөө алцаар байгаа л дуусна. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө сэтгэл зүгөө ерөнхийдөө эхлээ сайн бэлд гэж бол бид нар бол ерөнхийдөө хүмүүст хэлдэг. Тэгтэл ерөнхийдөө бол тэгээд худлаа байт юм дөө хүмүүс бол хизээж бидний үгийг бол тоож авахгүй зүгээр тэр хүнд нөгөө мөнгө нь бодогдоод тий мөнгө нь бодогдоод яваад идэв. Тэгэхээр арилжааны сэтгэл зүг бол ерөөсөө хүнээс бол суржуулж чадахгүй. Хувь хүн тэр арилжааны сэтгэл зүгээ өөрөө л бий болгож чадна. Ерөөсөө л юм баг арилжааны сэтгэл зүй бол нэг юм санаанд орчлаа. Шархаа нөхөнд гэж нэг заваа юм байгаа шүү дээ. Шархаа нөхөө гүрээ гэдэг. Тий, бас тэр л үстэй тий. Би ч бас айгүй их казино дагуулсан. Минийх бол тэгтээ казино дээр шинийг дигдэг шүү дээ. Зааст шархаа нөхнөө хамаагүй гэлтэй. Тэгэхээр тэр бол яг хөө мэдээж тоглоом л тоо. Тий, зүгээр яг нэг тийм юм толгойд дээр ороод ирчлээ сая. Тий, хүмүүс маань угаасаа яг тэрэн дээр ингээд бүр анхаарал нь ингээд алдаад эхлэх юм яг анхаарал нь зөвхөн тэрэн дээр ингээд өөр юм харахаа болчдөг. Тэгэхдээ ингээд яг ямар одоо ингээд хүмүүс сэтгэл зүгээ өөрөө контролдох боломжтой байдаг тийм. Манай ингээд бас трейдерүүд өөрсдөө яг тэрийг хийх гэж юу идэг вэ гэхээр бүх трейдерүүд маань тэмдэглэл хөтөл гэж хэлдэг. Тэмдэглэл хөтөл өнөөдөр би яг юун дээр алдсан тий юун дээр сайн хийсэн. За дараагийн өдөр би дахиж юун дээр орох боломжтой. Эдгээр маань бүгдээрээ ингээд тэр хүний сэтгэл зүйн ингээд тогтворжуулах боломжтой байдаг. Манайх ч гэсэн ерөнхийдөө бол нөгөө сэтгэл зүйн бас тийм заавар нөгөө гайд өгөх багштай байдаг. Тэгэхээр одоо та бүгд маань мэдээж ингээд санхүүгийн зах зээл рүү орлоо эрсдэлтэй байгаа юм чинь өөрсдийнхөө бас эрсдлийг багасгахын тулд сэтгэл зүгээ ч гэсэн гоё тогтвортой оруулж иж энэ маань гоё ашиг олох боломж үнэ илүү их хэсдэг тий. Тийм ээ тий. Хэрэглэгчид маань ч гэсэн өөртөө ингээд айгүй их алдчихал яана би өнөөдөр ингэсэн тэгсэн ингээл айгүй их ороод ирдэг. Тэгэнгუთ ч ер нь бол бидний зүгээс юу зүгэлдэг гэхээр та одоо ингээд амраад тий өнөөдөртөө амраад гоё сайхан ингээд сэтгэл санаагаа дээшлүүлчихээ тий. Тэг маргааш дахиад ингээд мэдээгээ харж агаад тий ингээд гоё дүн шинжилгээгээ хийгээд ороод ирээрээ. За өнөөдөр бол та ингээд ингэсэн байна гэж ер нь бол бид нар тийм зөвлөгөө өгдөг. Манай багш маань өөрсдөө ч гэсэн илүү гоё найруулсан зөвлөгөөнүүд өгдөг хэрэглэгчдэд. Тий энэ дээрээс ингээд тодруулаад одоо хэлэхэд манад арилжаа болон санхүүгийн зөвлөгөөний багш байгаа тий. Яг олон улсын сертификатын дагуу заадаг сэтгэл зүйн багш бас байдаг. Арилжааны сэтгэл зүйч. Тэр багш маань болохоор арилжааны сэтгэл зүйч чиглэлээр ч гэсэн одоо яг мэрэгжсэн хүн байхгүй. Монголоос ч гэсэн ингээд хүмүүсийг авч яваад бэлдээд тийм арилжааны тэмцээнд оруулж ирсэн тий. Хиймэл одоо дериватив зах зээл хиймэл зах зээл дээр авч арилжаа хэлгээд. Тэгэхээр тэр багш тэр ч гэсэн ингээд үнэхээр үзэгчдээс ингээд одоо арилжаанд алдаад сэтгэл санааны хувьд одоо хямраад тэр байгаал очоод зөвхөн бүртгүүлчээд тэр хүндээс бас мэдлэг аваад сэтгэл засал багийн баг хийхэд ч гэсэн үнгүүл واخхой. Ингээд тэр хүн болохоор яг системтэйгээр тарих яаж ажиллаж байгааг зааж өгнө. Энийг одоо яа тийм би бол тэр хүн одоо шүү гэдэг чи чад ингээл болчихно гэж хэлэхгүй зүгээр иймэрхүү байдлаар засаж болдог шүү. Зөв урсгал руу н оруулж болдог гэдэг талаар ярих. Тэр хүн маань ер нь бол тарихны талаас нь чиглүүлгийг нь өгдөг. Би очт юм уу? Би өөр очмоор харагдчихлаа надад чи. Асуудал угаасаа нөгөө энгийн сэтгэл зүйчдэр ч гэсэн хүмүүс маань тэгдэг шүү дээ. Зөвлөгөө авах сэтгэл зүйч бол ингээд тэр даалгаврыг хийх хүн биш шүү дээ. Даалгаврыг хийх хүн өөрөө л байдаг. Тэгэхээр тэр хүн маань чиглүүлж өгнө. Тэгээд өөрөө тэрийг биелүүлж ээж тэрэндээ ингээд итгэж ээж тэгээ судалж ээж тэр маань цаашаа ингээд дараагийн төвшөндөө очих болохоос хизээш за би энэс зөвлөх авц одоо окей гэх тийм бол байхгүй. Ажиллахгүй бол ажиллахгүй гэх чинь практик руу оруулахгүй л ажиллах болчиход шүү дээ. Тэгэхээр энэ нэг юм айгүй том механизм ажиллаж идэм юм биш үү те. Тэгээ би бол тэгж ойлгож байна л да. Одоо хүнд харагдаж байгаа нь бол юм хоёр товч байгаа гэдэг те. Нэг юм хоёр цэг байгаа гэдэг. Гэтэл нэг дарах уугүй юу гэдгийн тулд донд нэм олон цэгнүүд байгаа дээ шүү дээ. Тэгэхээр тэр механизмд зөв байж бид нэр алдахгүй. Тэгээ бас мэдээж тодорхой хэмжээнд алдна л да алдчих сурах бах тий. Тэрний тулд нэг би зүгээр ингэж өөрийнхөө ойлголтоор бол тэгж ойлгож байна. За тийм байдаг юм байна тий. Би бол гэхдээ яг бодож исэн. Хизээш юм санаа амар байхгүй сагдаад идэг. Надад би нэг жоохоо нэг хальт юм үзэж яхад тий. За одоо нэг яг энэ хэсэг дээр л ингээд тэр мэдээг нь алдчих юм бол ингэж юм байна да гэж байнгын тэрийгээ ингээд бодож идэг. Тэгэл бодол утсан дээр чи мангар олон аппликейшн ирждэг бах тий. Тийм шүү дээ. За байнгын ингээд хараад одоо нөгөө бид нар чинь нөгөө эн чинь Forex ярил чинь том мэдээнүүд гардаг байхгүй юу? Бүгдийн нөгөө нэг 5 минутын өмнө ингээд сейвэлцэн. Тэгэл нөгөөдөг чи мэдээнээс ирэх юм бол тухайн үед арилжаатай байсан бол гаргах жишээний тий. Тэгэл зөндөө ирнэ шүү дээ бас. Зүгээр ингээд
нэг ганц хоёр юм дарчаал уцаа карманда хийхгүй ш. Тэгэл нөгөө яаж ийж тэгэл алдагдaltaй явж гинөө ашигтай явж гинөө ашигтай бол одоо гаргачихгүй яах вэ алдагдaltaй явж бол гаргачихгүй яах вэ гэл ер нь бол айгүй тийм нэг хэцүү ш. Ер нь бол тийм хүн чинь ингээд ашиг ингээд хийгээд нөгөөдг авчмаар байдаг. Дахиад жоохон ингээд дэвччих юм бол илүү ашиг хүртчмээр байдаг. Тэгэл ер нь бол зүгээр тийм нэг амархан одоо бизнес гэж бол ер нь бол хүмүүс бол харах бол жоохон хэрэггүй л гэж бол боддог. Тийм. Гэхдээ энийг бас яг тийм хянах боломж бол байгаа. Одоо жишээлбэл stop loss гэж зүйл байдаг байхгүй. Тэр маань ямар учиртай вэ гэхээр миний алдагдал энэ хүртэл очиход би одоо энэ арилжаанаас гарнаа гэдэг тийм утгатай юм байдаг. Тэгэхээр би одоо ингээд өнөөдөр тэр одоо орж байгаа хүмүүс би хэд хүртэл одоо алдагдал хүлээх боломжтой вэ гэдгээ тооцоолж агаад орно гэсэн үг. Тэгээд дээрэс нь чинь бас нөгөө юу байгаа. Negative balance protection гэдэг юм а. Тэр маань болохоор юу вэ гэхээр ингээд хасах дүн рүү оруулдаггүй тийм одоо ингээд хамгаалалт байдаг байхгүй. Тэгэхээр одоо зарим брокер маань яадаг вэ гэхээр одоо хөшүүрэг гэж зөвлөл байгаа. Хөшүүрэг нь болохоор жишээлбэл брокероос болохоор ингээд өөрийнхөө хөрөнгийг дахин хэд дахин үржүүлээд буюу жоохон зээл аваад ороод арилжаанд орж байгаа гэсэн утгатай тийм зүйл юм. Тэр маань болохоор хэрвээ ингээ алдагдал хүлээвэл одоо хэрэглэгч маань бас нөгөө өөртөө болох боломжтой байдаг. Одоо жишээ гэтээ харин тэрийг бас хамгаалдаг зүйл буюу одоо negative balance protection гэсэн зүйл байдаг. Тэр маань болохоор зарим брокеруудад байгаа, зарим брокеруудад байхгүй. Тэр маань яадаг вэ гэхээр одоо ингээ хөшүүрэгтээ орсон ч гэсэн алдлаа бид нар бол ингээ тэр хүн 0 дээр л очно гэхээс бол бүр ингээ хасах дүн рүү өөртөө болохгүй гэсэн үг. Тим зүйлүүд бас өөртөөсөө ингээд алдагдал хэрэг хүлээж чагаад тохиолдол тийм юм байж болно. Ашиг авахтаа ч гэсэн хүн ингээд бас хит их ашиг аваад ирэх ингээд баясаал ингээд орж ирдэг. Тэгэл айгүй их дүн дээр очингуудаа гин даатгаад орохгүй чинь тэр хүн чинь ингээд сэтгэл зүйн ингээд навс унж байгаа штэ. Бас тэрийг ч гэсэн контролдох боломжтой. Өнөөдөр би энэ хүртэл ашиг аав. Ингээд л миний арилжаад дуусаа гэд. Бас тийм арилжаач айгүй их байдаг. За өнөөдөр би тэдний хувийн ашиг хийн. Өнөөдөр би тэдний хувийн алдагдaltaй байна. Гэт ингээд энэ төрлийн контролдчихдаг. Тийм боломжууд бас байгаа. Саяны тэр нөгөө арилжаа амир 50 бус бизнес арилж одоо нэг юм гэж яриад нь шүү дээ. Тэнгүүд би бас нэг бүх агчсан сонсч байгаа те. Тэнгүүд тэрэн дээр юу яадаг нөгөө темперамент буюу хувийн зан чанарын шинжилгээ гэдэг юм хүртэл орж идэг. Ингээ амар том болоод байгаас те. Тэнгүүд тэрнээс яадаггүй гэхлээрээ та өөрөө зандаа тохируулж ямар арилжаач мэ гэдгээр нь бол олж болдог гэсэн үг бас. Энэ нийтдээ ч гэсэн амар гоё шүү. Тэнгүүд богино цаг дээр ингээд одоо өдөрт гिचнээн одоо 2 3 ингээд дээш доошоо гэсэн тийм захиалга өгч өгдөг хүн байхад биш үү те. Сард нэг хэн захиалга өгч өгдөг хүмүүс байдаг. Тэр нь ингээд урт хугацаанд ингээд явж л байдаг. Ашигын ч гэсэн ингээд өсвөл те. Тэнгүүд минутын дотор гिचнээн ингээд нэм хас дээшээ доошоо ингээд захиалга өгч өгдөг хүн байхад өдөрт ганц 2-ыг нээдэг хүн байна. Тэрийг ингээд англиад өгсөн байдаг. Scalper буюу богино хугацааны өдрийн swing гэдэг бүр ингээд урт хугацааны гэдэг. Одоо тэнгүүд манай эцэг трейдер болохоор би өдөр богино хугацааных те 60 70 оролт хийдэж шүү дээ. За та тэгвэл яг ямар темперамент юм? Би болохоор юм нэг одоо ингээд зүгээр ингээд юм ингээд хүлээгээд ингээд суугаад юм 50 төрлийн юм биш байхгүй юу ингээл жоохон яаруудуу те ингээл өсчиж харайцсан тийм төрлийн юм болохоор ер нь бол яг тэрэн дээр тохируулж бол яадаг. Ер нь бол нэг миний өдрийн арилжааны оролт гэр ер нь за багада 50 удаа одоо нэг хослол дээр одоо алтан дээр барилждаг шүү дээ орж гарсан байдаг бүр багада. Тэгээд хамгийн ихтэй ерөнхийдөө харахад бол нэг би нэг өдөр нэг 170 оролт бол хийжсэн. Ингээд 170 удаа ингээд ороо гарцсан. Зөндөө юм тий. Тийш тий. Тэнгүү чинь завгүй хүмүүс нь болохоор одоо ажлын хажуур хийдэг хүмүүс нь яадаг вэ гэхээр тэр урт хугацааны арилж яадаг байхгүй. Одоо эрслээ тооцоод маш урт хугацаанд тэрийг байрдаг гэсэн үг байхгүй. Арилж байгаа ингээд байлгаад байдаг гэсэн үг. За үнэхээр яг харж агаад мэдлэгтэй хүмүүс нь бол ингээд за энэ одоо нэг дайм болтож юм чи алтан дээшлэх гэж юм тий. Тийм учраас эн чинь нөгөө нөөцийн алтч одоо нөөц штэ валютын хамгийн том нөөц. Тэнгүүд тэрэн дээр харж агаад дээш явах юм байна ингээд тэрийг дээш нь дарчаал байлгаал идэг гэсэн. Тэгэхээр тэр чинь ингээд заав хянадах шаардлагаас болчих штэ. Тэгэхээр хүнээсээ хамаарж байгаа. Бас тийм ба. Тийм байна. Тэгээд наа чинь бас за окей. Ер нь ойлголоо. Нэг интэй ингээд гоё мэдрэмжийн асуудал байгаа тань л та тий. Нэг юм хүмүүс байна. Одоо ингээд янз бүрийн юм хийгээл фейлдч мэйлдэл жигжсэн найзууд ингэж юм. Фейлдч хамгийн сүүлд бүр аргаа яраад бүр ингээд үнэхээр ямар ч юм хийсэн болохгүй байгаа. Бүр аргаар одоо бүр Forex руу орж үзт юм уу гэж бодож шít гэж яриад байгаа байхгүй юу. Нэрнгээсээ тэгээ би тэр хүнийг харахаар угаасаа ингээд би өөр чи чадахгүй ээ гэж хэлчмээр хүн байгаа байхгүй юу. Угаасаа тэр харин чадахгүй заяа. Тиймэрхүү хүмүүс ингээд бүр болохгүй л одоо Forex хийх юм уу. Бараг сууж ягаад мөнгө олт юм ухааны юм одоо нэг юм. Хит амархнаар бодоод байгаа хүмүүс бас байна. Гэхдээ тэр бас хит амархнаар бодож байгаа ч гэсэндээ бас чадаж бас магадгүй шүү дээ тэр хүн чинь. Тэгэхээр одоо юу гэдэм байгаа нэг юм аргаа бараад хийдэг юм биш гэдгийг гой нотлоод өгөөч. Аргаа бараад хийдэг. Тэг ер нь гэхдээ иймэрхүү юм байна уу? Иймэрхүү юмуд одоо жишээл миний иргэн дээр нь бас байгаад байгаа.
юу чадахгүй болоод гэж гэхээс илүү нөгөө нэг одоо чадахгүйсэн ч хамаагүй боломж нь бол байгаа. Одоо тиймэрхүү хүмүүс бас байдаг жишээ тий. За тэрэн дээр бас санхүүгийн чадамж яригдана. Үнэхээр эрсдэлд оруулах хөрөнгөө одоо сайн ярьсан шиг тэр мундаг хүмүүсийг дагуулад орчих болно шүү дээ тий. Тэнгүүд тэрэн дотор ч ороод манайхаар ингээд зүгээр ороод сонирхоод үзэх юм бол бүр зөндөө ингээд арилжаачдын мэдээлэл байгаа ингээд зүгээр гараад ирнэ урсан. За сарын одоо хөрөнгө оруулалтыг 200% өсгөж өгсөн байна, 300% өсгөж өгсөн байна. Тэнгүүдээ эрсдлээ таны оруулсан хөрөнгө оруулалтаас 30% доош болгодог юм байна гэх ингээд бүх мэдээлэл нь байж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүс ч гэсэн боломжоо бас тэгээ өөрөө жоохон нэг ингээд харж чаад за энэ хүн болохоор юм байна гэдэг тэрийг хүн дагаа явж иж болж байна. Тэгэхээр боломж бол байгаа гэж харж байгаа. Тийм чи. Гэтэ ер нь бол энэ зах зээлд ер нь ямар ч хүн орж болох боломжтой зах зээл байхгүй юу. Одоо жишээлбэл ингээд манай хэрэглэгч дунд гэвэл ингээд нэг гэр бүл байдаг. Охин ингээд 25 настай өөрөө ингээд арилжаа хийгээ сурчихсан. Ер нь бол ингээд гайгүй ашиг олоод ингээд нэмэгтэй ингээд болчихсныхаа дараа ээждээ зааж өгч байгаа. Ээж нь болохоор ингээд тэтгэврт гарчихсан хүн. Тэгээ ээж нь одоо сайхан ингээд тэрийг хийсваад бас нэмэгтэй болоод чинь нөхөртөө зааж өгч байгаа. Ингээд гуруулаа арилжаа хийдэг болчихсон. Одоо гуруулаа ингээд өөр компьютер дээр суугаад ингээд өдөртөө ингээд дүн шинжилгээгээ хоорондоо ярилцдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гурчин гуруулаа л өөр төрлийн хүмүүс байгаа шүү дээ. 25 та охин нь яад нэг гарч орох дуртай юм байдаг ч юм уу. Ээж нь болохоор нэг сайхан 50 суух дуртай. Бүгдээрээ тэр темперамент хамаарахгүйгээр гэтээ хүрээ яг ингээд хүсээд сурья гэвэл ер нь бол байх боломжтой. Хідэн ч насан дээр байж болж гин тий. Гэтэ мэдээж хөрөнгийн зах зээл чинь насанд хүрсэн өөртөө эсэлтээ заах чадвартай хүмүүс байна. Гэтэ хідэн ч насан дээр байж тэтгэврийн насных ч хүн байж болж гин, залууч хүн байж болж гин. Ажлынхаа хажуугаар ч ерөнхийдөө бол энийг бас хийх боломжтой. Яад гэвэл яг нэг саяны төвшөөгийн хэлснээр бол одоо ингээд төрлийн арилжаачд байдаг тий. Удаан хугацаанд орж гин, өдөртөө ороод гарч гин гэх мэтэр. Тэгэхээр одоо өөрийн чинь хэв маягт тохирсон одоо тэр арилжаа болоо ингээд ямар шиг байдлаар ерөнхийдөө сууж юмаа хийх вэ гэдэг чинь айгүй чухал гэсэн. Подкаст румын хамтрагчаар XM бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр XM Broker маань 15 жилийнхаа ойн хүрээнд хэрэглэгчдийнхээ арилжаанд шаардлагатай бүхий л зүйлсийг шингээж, за experience-ийг нь илүү тухтай байлгах цоошин интерфейсийг та бүхэндээ танилцуулж байгаа юм байна. Big Human XM. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод туршаад үзээрэй. Подкаст румын хамтрагчаар XM бид бүхэндээ хамтран ажиллаж байна. За хэдүүлээ брокерийн талаар ярих. Брокерийн талаар болохоор ийм зүйл байна л да. Ерөнхийдөө арилжааны талаарх буруу ойлголтууд гэсэн зүйл энийг бас харьцангуй ярьчлаа гэж ойлгож болох уу. Тийм. Дараагийнх нь болохоор за брокер яг юу хийдэг гэдэг асуулт байна. Брокерийн тухай түрүү ярьсан. Жишээлбэл подкаст эхлэхийн өмнө би болж нэг юм буруу л бодож явж байгаа. Брокер гэдэг газар бол өөрийн гэсэн хөрөнгөгүй зохицуулалт хийдэг газар гэж ойлгоод байгаа шүү дээ. Бид энэ ханаас нь ашиг гаргаж авдیں ч гэдэг юм уу те. Би бол зүгээр жишээлбэл тийм дээр зүгээр гайхаж байгаа. Тэгэхээр брокер гэдгийг яг гоё би ч одоо мэдэхгүй байна яг үнийг хэлэхэд. Яг яадаг газрын тийм брокертэй харьцснаар ямар давуу тал байдгийг гэдэг бас хэлээд өгч болох уу? Брокер гэдэг маань өөрөө ерөнхийдөө бол холбогч гэж баг ойлгож болно. Одоо эн чинь угаасаа ийм том санхүүгийн зах зээл тий. Тэр зах зээл чинь market makers гэдэг хүмүүс байна тий. Тэгээд broker, банк санхүү гэдэг ингээ янз янзын ингээ төрлүүд байгаа. Broker маань болохоор яг individual буюу ингээ хувь хүнд тий тэр санхүүгийн зах зээлд орох боломжийг гаргаж өгдөг газар гэж ойлгож болно. За тэгээд энэ брокер маань өөрөө бас яадаг вэ гэхээр бас тэр хэрэглэгчдийг тий зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна бас ингээ хамт давхар хамгаалж өгдөг тий. Ер нь бол тийм учиртай. Зүгээр хөнгөхнөр хэлэхэд брокерууд бол ер нь бол одоо хувь хүн арилжаа хийе гээд одоо брокер байгаагүй бол боломжгүй байхгүй. Яг гэвэл тэр чинь энэ форексийн зах зээл чинь зөвхөн брокерөөс гадна одоо сая дараа хэлж энэ зах зээл бүрдүүлэгч гэдэг зүйлсүүд орж иж байгаа. Энд чинь бүр улсууд хүртэл орж иж байгаа шүү дээ. Улсууд одоо ямар нэгэн гэрээ контракт хийхдээ энэ одоо форексийн зах зээлээр дамжуулж авч байгаа байхгүй. Тэнгүүд маш том одоо юу гэдгийг гадаадаас нэг орон орж ирсэн. За би Япон руу ч юм уу зээлийн тусламж үзүүлэгч. Тэд чинь нэг валютаас нөгөөх йенэ хөрвүүлж авна штэ. Тэнгүүд тэд байгаа гэсэн. За тэгээд том одоо бүхэл одоо банкнууд байгаа. Америкийн банкнууд тий. Тэнгүүтээ одоо хедж фанд гэж ярьдаг тийм хүмүүс хүртэл байгаа нөгөө том юм хөрөнгө оруулалтын сангууд байгаа штэ. Goldman Sachs энэ төр бүр амар том сангууд. Тэднийг чинь бид нар хуваараа очиод ингээд яг холбогдох боломжгүй байхгүй. Тэгвэл брокер үйл ажиллагаа тэр хүмүүсийг хооронд холбож өгөөд надад интернет юм бол байж ивэл би энэний араас арилжаанд орох боломжийг олгож өгснөөхөө төлөөл та бүгдийг юусэн ингээд тусалж өгж байгаа гэсэн үг байхгүй. Тэрний хөдлөө бас өөртөө шимтгэл аваад ажиллаж идэл гэсэн үг. Тэгэхээр танд л тэр зэхрийн зах зээлийг орчуулж өгж байгаа нэг туслагч найз чинь болчихж байгаа гэсэн.
За XM бол жишээлбэл Монголд байгаа бас нэг брокерууд нэг тий. Одоо өөр ер нь ямар брокерууд байдаг энэ тухай ярил зүгээр болох уу? Болно. Тийм юу? Энэ бол том сэдв. Тэнгүүд ерөнхийдөө бол алтан бус тоогоор баг хийд байдгүй юм чинь. Амар брокер байдаг чинь. Би бүр тоо гэж мартлаа ингээд ямар ч сан 1000-аас дээш л байдаг. Тийм тэгэхээр тэндээс нөгөө зөвийгөө сонгох ихтгэл ойлголт орж иж байгаа. Тийм байна тий. Зохицуулалтаа зохицуулдаггүй гэдэг бүр янз янзаараа ингээд шатлсан систем тийм. Нэгдүгээр төвшөнд байдаг, хоёрдугаар төвшөнд байдаг, гуравдугаар төвшөнд байдаг. За тэр нь яагаад тэгж шатлал тогтоогдов? Аюулгүй байдал болон хэрэглэгчтэй анхаарч байгаа байдлаар нь. За тэгээд нөгөө арилжаач хүртэл ямар хурдан хугацаанд биелж байгаа гэдгээс болдог. Тэнгүүд энэ зах зээлд одоо зарим үед ингээд ийм маш хурдан хугацаанд дэвш төвш авч байгаа та нэг захиалга дараалал гэдэг нөгөө чи ингээд яг л байж уучлаа. Би стандараа зарыг гэл ингээд зарах га дараа үйдсэн чи нөгөө чи энэ дээр өсрээд одоо нэгдсэн байх боломжтой байхгүй. Тэнгүүд таны одоо оруулсан хөрөнгө оруулалт одоо ингээд тэр чигээрээ баяртай болж байна гэсэн үг. Тиймэрхүү тийм учраас энэ одоо нэгсэндээ өсөлтөө хүртэж чадаагүй гэсэн үг шүү дээ. Тэгээд зөв байх юм бол одоо та тэндээс одоо ингээд олох ашигаач байсан ингээд алдах боломжтой гэдэг тийм зүйлсийг энэ брокерийн тэр шатал гэдэг зүйл ингээд гаргаж өгöd байгаа байхгүй. Тэнгүүд манайх болохоор нэгдүгээр төвшөнд явж байгаа. Маш цөөхөн брокер нэгдүгээр төвшөнд явдаг. Яагаад гэвэл харилцагчдын аюулгүй байдлыг бүрдүүлж өгöd бүх нөгөө нэг хэрэгтэй одоо багаж зэвсгийг хангаж өгч гэнэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас юм болж байгаа гэсэн. Тэгэхээр маш олон брокер. За манай эцэг трейдерийн хувьд жишээлбэл ямар брокер дээр их харилцдаг вэ? За би одоо 2 брокер дээр л ерөнхийдөө арилжж байгаа. За нэг брокер дээр бол түрүүн яг арилж хэлжсэн ярьжсэнаар ашиг ол авч чадаагүй. Тэгээд одоо бол энэ хамтарч ажиллаж байгаа. Одоо би энэ XM брокерын бол affiliate байхгүй юу? Affiliate гэдэг нь одоо яг партнер хамтрагч нь байхгүй тий. Одоогор нөгөө 2 жил ингээд хамтарч бол ажиллаж байгаа. Тэгээд XM брокер дээр байгаа. За бас нэг өөр нэг брокер байна бас. Тийм. Гэхдээ яхаа мэдээж хүн бол бас нөгөө сонголттой байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас гэхдээ сонголтоо хийж байхдаа яг зөв сонголтоо хийж гэнэ. Энд чинь ингээд бас ингээд дэлхийн топ 10 болсон ингээд XM болохоо топ 10 болсон нөгөө брокер гэдэг нэг дахиад арталтанд дахиад 9 байгаа шүү дээ. Тийм болохоор тэрнээс ч сонгож болно, XM-ийг ч сонгож болно. Хүн маань өөрөө яг сонголтоо зөвгээд тэр хүмүүс маань ингээд яг төрийн төвшөг яг ингээд өөртөө чинь шаардлагатай багаж зэвсэгтэй мэдээлэл мэдлэгийг өгч чадчихэв гэдэг л ер нь бол хэрэглэгчд хамгийн чухал зүйл гэсэн үг. Гэхдээ угаасаа ер нь бол бас өөрөөсөө хойноос олон хүн дагуулж байгаа хүний хувьд угаасаа найдвартай брокер сонгохгүй бол тий. Буцаа та өөрөө асуудал орно шүү дээ. Тий. Ер нь бол айгу би чинь одоо ингээд бас нэлээд олон хүнд одоо аль болох нөгөө нэг одоо энэ бол мэдээж дэлхийн том зах зээл учраас тий манай Монгол нэг хүн маань нэг залуу маань ч гэсэн нэг $100 юм уу тий $10-20 хийгээд явж ивэл гэдэг надад зөв хамгийн хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр тэгээ нэг муу брокер болчдөг нөгөө хэд маань тэгээ би чинь сурталчилж явж байгаа шүү дээ. Одоо шууд хэлгээд бол тий ингээд за энэ брокер дээр арилж ингээд би арилждаг гэл ингээд явж байгаа. Тэгээд дараа нь тэр брокер дээр асуудал үүсэх юм бол одоо миний дор чинь 5-6 мянган хүн намайг дагж байгаа. Нөгөөдөл чинь олуулаа нийлэх юм бол бас л эвгүүтэн шүү дээ. Тийм болохоор аль болох үнэхээр сайн брокерыг л одоо миний хувьд бол сайн санал болгодог залуучууд дараа нь ямар нэгэн асуудал одоо гарахад одоо тий одоо тэрийг шийдэж өгөх одоо брокерыг л ерөнхийдөө бол сурталчлаад явдсан шүү дээ. Тийм одоо жишээлбэл сая эсэг трейдер маань хэрлэлтэй ингээ би $20,000 ашиг авч чадаагүй гэхэд маш олон брокер дээр тийм асуудал гарах боломжтой байдаг. Тэд нар маань юу вэ гэхээр яг ингээ зохицуулалтын дор үйл ажиллагаа явуулдаггүй газрууд маань л ер нь бол тийм үйлдэлүүд аягүй их гаргадаг гэсэн. Тэгэхээр хэрэглэгчд маань хэрвээ ядаж нөгөө алтгалд орлоо гэхэд тэ татан амралтанд орохгүй байлаа ч гэхэд юм уу одоо жишээлбэл манайх бол хандаад юмнуудаа бүтэн шалгуулад авах боломжтой байдаг гэсэн үг. Яг тэр аккаунт дээр нь юу болсон тий дансан дээр нь юу болоод тийм татан авалт нь яагаад орохгүй байна гэд бүтэн шалгуулах ядаж ингээд харьцаад тий буцаад өөрт нь хариу өгөх тийм буцах газартай гэдэг лөө. Тийм газартай бас ингээд байж аж тэр хүн маань бас ингээд аль хэдийн ингээд нөгөө өөртөө ихтгэлтэй бас тиймэрхүү арилжаанд орох боломжтой гэж ойлгож байна. За тэгээд бас нэмэт хэлэхэд юу байгаа брокер дундаас бас тэр нэг одоо нэгдүгээр шатанд ороход шалгуурууд байгаа шүү дээ. Тэнгүүд та одоо чи санжаа манайх ингээд $500 хийчлээ гэж хөрөнгө оруулалт. Тэнгүүд ямар нэгэн байдлаар одоо жишээ аваад яхад өөр одоо брокерүүд дээр ингэж болно шүү дээ. Нөгөө брокер маань ямар нэгэн асуудал үүсээ тухайн оронд нь одоо юу болдیں۔ Одоо дайм болд юм тий. Тэгээд татаа авалт гэсэн чи бүх юм хаагдсан байл таны мөнгө тэгээд байхгүй болчих жоос тий. Тэнгүүд одоо манайх дээр segregated company ингээд тусдаа таны орсон хөрөнгө оруулалт манайх руу орж өгөө. Цаашдаа өөр банк руу оруулж тусдаа салаад. Тэнгүүд
За манайх дээр ингээ асуудал болчлоо гэх тэгэнгүүт таны мөнгийг гаргаж өгөх газар байж хань шүү бэлэн тий. Protection. Компани үйл ажиллагаа руу одоо хэрэглэгчийн хувийн мөнгө нь орж ирдэггүй гэсэн үг. Тэгэхээр тусдаа юм данстай. Компани үйл ажиллагааны данс гэж тусдаа, хэрэглэгчийн арилжаа хийж байгаа данс гэж тусдаа гэсэн үг. Тийм хөө жишээ нэ. Тэр хасахад руу ордог тэр бас ярихад ингээд одоо би өөрөө ч гэсэн одоо сонирхож ирсэн хүний хувьд те ер нь зарим газар ингээд өрөнд орчдөг байхгүй. Хасах руу ороод тэгээд яг нөгөө зах зээл хөдөлгөөнтэй үед өрөнд орно. Тэгээд тэрийг заавал төлдөг байхгүй. Төлснийхөө дараа дахиад би бас арилжаанд орох боломж үүсдэг. Тэгэхээр манайх төр бол тийм байхгүй. Хамгаалцсан байдаг. Таны дансыг эрсдүүлэхгүй. Хасах руу өрөнд оруулахгүй шүү ядаж л гэж хэлдэг. Гэхдээ уг нь бол ер нь нөгөө алдагдлалд ороод ирэхээр манайхаас бас одоо ингээд 50% нь хөрөнгөт нь хүйе алдагдлалд ороод ишүү те. Цаашаа ингээд яах вэ? Та дансаа цэнгэлэх юм уу? Эсвэл одоо энэ арилжааг үргэлжлүүлээд цэнгэлэх юм уу? Эсвэл ингээд арилжаагч нь зогсоох уу гэдэг ингээд анхааруулга орж идэг. Бүр ингээд 20% руу оронгууд нь за алдагдaltaй байна та харахгүй байна те. Энийг чинь зогсоолоо шүү гэдэг ерөнхийдөө бол хамгийн их алдагдaltaй байгаа арилжаанаас нэхлүүлээд зогсоочдөг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол хэрэглэгчийг бас хамгаалах гэдэг маань нэг брокерийн хувьд бас нэлээд чухал одоо өгүүлбэрүүдийн нэг учраас бас энийг нэлээд шалгаж авах хэрэгтэй. Би зүгээр ингэж бодоод би нэг хайлт нэг жоохон ойлгож эхэлж байгаа. Яг нэг ийм ойлголт орж ирж байна. И чи бол бүгд зөв сураад яах юм бол Монгол хүн болгон л дор бүрнээ хөрөнгөчих боломжтой юм байна шүү дээ тий. Одоо би жишээлбэл тий. Дараагийн 500 аваад тэрүүгээр нь бизнесийгээ 700 болохгүйг байхгүй тий. Яг нь. Энд чинь гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт тархитлагаа ашиглах юм байна шүү дээ. Заавал хин нэгнээс авахгүй юм байна шүү дээ. Гол нь тархиа зэнгэлэх юм байна шүү дээ. Үнэхээр сураа зөв арилжаа сурчих юм бол уулна чинь хэний ч мөнгө хинээс ч авч хэрэглээгүй шүү дээ. Хин нэгнийг хохирохгүй юм байна гэж бол тухайд бодож исэн. Тэрэн шиг ер нь бүгд сурчвал одоо гоё арга замыг нь те суурийг нь айгу гоё зөв тавьчих хүн шүү дээ. Яг нь. За тэгвэл асуулт нь юм байгаа юм. Таг 0 юу ч мэдэхгүй. За орё ихэд хамгийн ихний алхам юу их вэ? Сурна. Тийм л дээ. Сурна тий сурна. Юунаас эхлэх вэ? За ингэж болж байна. Сургалтын даа бүртгэл гэж даа бүртгэл. Хөрөнгө оруулалтыг шаардлагагүй шүү дээ. За бүртгэлээ хэлгэлээ. Манай дээр бүх одоо багш нар маань ингээд тэдэнд ийм хичээл орно гэдэг нь ингээд тавьсан байгаа. Тэр нь ороод сонирхоод хичээлүүдээ үзээд за хөрөнгө эрсдүүлэхгүйгээр туршиж үзэж болно зах зээлийг. За ингээд ороод ирэнгүүт манахаас өгдөг юмнууд ингээд дурдахад $30 маяг өгч тээ. Шууд өгч байгаа. Та тэрүүгээр арилжааж болно. Өсөх юм бол авчаараа ашиглаад авчаараа. За тийм байна. Тэнгүүд тэрэнд бол таны кармаас ямар ч мөнгө гарахгүй гэсэн. Би энд болохоор ямар ч эрсдэл гарахгүй юм зүрийг ярьж байгаа гэсэн үг шүү. Яг гэвэл шинэ хүн учраас. За дараа нь гэтэнгүүд одоо хиймэл даасан дээр ажилладаг тэмцээн байдаг. Тэгэхдээ тэр нь тэмцээний журмаар яваад та мөнгө гаргаагүй нэ мөнгө хожиж болдог. Тэнгүү яадгүй гэхлээр 7 хоног болгон болдог. Тэгээ шагналын сан монголоор бараг 100 сая төгрөг өгчдөг. Эхний 100 байр нэг хуваага өгчдөг. Та юм сурсан чинь наадах ашиглаад энэ дээр одоо саяны ярьсан сэтгэл зүгээ болон өөр арга барилаа туршиж үзснийхээ төлөө мундаг байх юм бол маа мөнгө ав. Тийм жишээ юмнууд байна. Тэгээ хэрвээ та үнэхээр ямар ч тийм капиталгүй хөрөнгө мөнгө оруулмааргүй жоохон хой сумраа үл тэгээд ядаж юмаа сураад $30-аар арилж үзээд демо компетишнд ороод байр эзэлжүүл тэрнээс авсан мөнгөөрөө буцаад арилж хийж болж шин. Ийм ч гэсэн одоо сонголтууд байдаг гэсэн байна. Тийм демо данс гэж байдаг байхгүй юу? Тэр маань ерөнхийдөө бол яг нөгөө зах зээл дээр л яг адилхан яг нөгөө арилжаанд орох боломжтой гэсэн. Гэхдээ хиймэл мөнгөөр гэсэн. Тэгээ хиймэл мөнгөөр арилжаад те би энийг сурч чадж гинөө яаж ийн би одоо алдаа миний алдаа юу вэ гэдгийг бас тэрэн дээр харах боломжтой. Эдгээр маань бүгдээр үнэгүй манай сургалтууд ч гэсэн бүтнээр үнэгүй семинар, вебинар гэдэг онлайнаар ороод монгол хэл дээр үзвэл монгол хэл үзээр, англи дээр үзвэл англи хэл дээр үзвэл дахиад 29 хэл дээр байгаа гэж аль хэлэн дээр үзэж чадах уу тэрэн дээрээ үзэж болно. За нэг юм зөрчилдөд байна. За ямар ч эрсдэлгүй яриад юм. 98% нэрстэд байгаа шүү дээ. А та хэд маань бол зүгээр 2% нь ороод ирэл гэж байгаа юм тий. Тий өөртөө бэлдээд 2% нь ороод гэж. Зөв үү тий. Тэр багжин бид нар өгье гэдэг нь шүү дээ. 2% ч оруулаад өгье л гэдэг юм байна шүү дээ тий. Яг нь. Тэгвэл одоо та хэд шиг ингэж ажиллаж байгаа хүмүүс байгаад юм бол нэг 2% ихсэх нь шүү дээ. Ихсэн шүү дээ. Ер нь бол. Дэлхийд даяар 3% нь болох нь байна тий. 4% нь болоод явах нь байна тий. 50 болчихгүй бол та хэд хожоод нь шүү дээ. 50 болсон ч бид нэр хожиж шүү дээ. Ер нь бол бид нар ингэж байгаа шүү дээ. Хин нэгнээс мөнгө авч нөгөө төр нөгөөгүй бид нар нөгөө нэг том дээр байгаа тэр засгийн газар дээр тэр зүйлсийн дунд нь орж халимнуудыг дагаж мөнгө авч байгаа.
Тэгэхээр тэр чинь бүгдээд хүртээлтэй байх байдаг. Аха. Тийм. Би санжаагийн мөнгөийг аваагүй гэдэг хэлээ. Окей. Аха. За ойлголоо. Тэгэхээр тэр 2 бол та хийж чадах юм биш үү? Ер нь бол хичээж л ажиллаж байна. Суурь нь бол гоё тавьж өгнө. Ер нь бол амлахгүй ч гэсэн хичээж л. Тий, шуналтаад бас хувийн өөрийнх нь бас юм болох нь шүү дээ. Good. Хурууг нь очиод ингээд даруулж чадахгүй. Тий. Аха. За. Ерөнхийдөө ойлголоо. За, надад нэг сонирхолтой юм ярьж өгөөч тгүү. За. Одоо юу гэдэг юм байгаа тий? Та энэ болно тий? Чи мэдэхгүй л ах та. Энэ юм байдаг шүү дээ тий? Болж байна. Аха. Одоо би санжаагийн хувьд одоо бизнес эхлүүлэх явж байгаа шүү дээ. Ер нь бол эхлүүлээд яваад амжилттай болж байгаа шүү дээ. Ер нь бол анх бол 0-оос эхэлжсэн нь бизнес нь. Тий. За тэнгүүд одоо юм бизнес 0-оос эхлүүлж байгаа стартап бизнес гэж байгаа тий. За одоо янз бүрийн бизнесүүд байгаа. Тэнгүүд би нэг сонирхолтой юм ярих нь ямар зардалгүйгээр хийж болдог бизнес. Тэнгүүд энэ болохоор нөгөө одоо сая эцэг трейдер гэдэг affiliation буюу IB гэдэг юм байдаг байхгүй. Тэгээ энэ яадаг вэ гэхээр одоо Монголын хөрсөн дээр буулгаад яриад нэг ингэдэж шүү дээ. Энэ бараг одоо чанартай бараг бусдад ингээд түгээж өгөө зөв мэдээлэл хүргэсний хөтлөө урамшууллаа. Ерөөсөө л энэ гэсэн үг. Тэгэхээр манайх дээр тийм ч гэсэн модель байна. Одоо юу гэдэг юм бусдад ингээд зөв мэдээллийг түгээгээд тэгсний хөтлөө манайхаас урамшуулаад авдаг. Тэнгүүд энэ дээр болохоор жишээ аваад ярихад манайх хамгийн дээдл нь сард нэг IB-да 3 сая доллар гэсэн. За тэгээд цаашлаад дэлхийд дахинд одоогийн байдлаар 1.6 тэрбум доллар. За манай ингээд бүтээгдэхүүн сурталч өгсөнд баярлалаа маа гэдэг ч. Тэгэхээр энийг бол хэн ч хийж болно. Зардал гарахгүй шүү дээ. Ерөөсөө гэдэг яа бараа татна гэхгүй те. Тэнгүүтээ яг та XM ийм зүйл байгаа юм байна. Давуу талуудыг ингээд бусдад хүргээд юу ийм үнгүй мэдэг түгээд юм байна. Яд чи энийг нь та ингээд ашиглаарай те. Иймэрхүү байдлаар түгээгээд эхлэнгүүд бид нэр манайхаа ингээд сурталч өгж байгаа баярлалаа гэдэг байдлаар л ингээд урамшуул болгодог гэсэн. Ийм хүртэл мэдээд байна. Санч энэ дээр юу гэж бодож байна? Наад санал чи надад ирсэн шүү дээ. Мэдсэн байсан юм гэж. Би би бас бодсон юм хүн лимчээ. За надаа би тэгээд нөгөө Тамираа шүү дээ. Тамираа надаа ихтэй хамгийн их уулзаад ерөөсөө XM-ээр хамтарч ажиллах гэхээсээ өмнө хувь хүн дээр минь чи ингээ ороод ирээч гэдэг санал тавьсан байхгүй. Тэгээ би шууд тухайд нүггүйгээ хэлсэн байхгүй. Би үнэхээр амжихгүй гэжсэн гинт. Би үнэхээр амжихгүй ч гэсэндээ амжихгүй хүнд таардаг нэг юм байж л таараа гэж бодоод би ингээ айгүй их ажилтаа. Гэхдээ надад таарах юм юу гэж асуусан байхгүй. Тэгсэн чинь бас яг наад хувилбарыг чинь надад хэлж ийсэн. Тэнгүүд статистик ярил л да. Энэ болохоор стартап бизнесүүдийн хамгийн одоо нэгдүгээр тавьж байгаа ашиг орлого магадлал. Тэр дундаа ингээд брокер ингээд ороод ирэнгүүт стартап бизнесүүдийн ашиг өндөртэй зардал багтай бизнесийн нэгдүгээр тавьж байгаа. Хэн ч их боломжтой одоо контент хийдэг хүүхдүүд, залуучууд байдаг те. Тэгэнгүүт ингээд хамт олноороо нийлээж хийж идэг. Тэрний ерөөсөө хязгаар гэж байхгүй. Хамгийн гол нь хинээс хамаарахгүй. Та өөрөө энэ бас айгүй гоё бизнес гэж л харж байгаа. Тэгээд гой юм ярьж байгаа. Дуусгаа яри те. За тэгээ. За подкаст маань та бүхэндээ өргөжлөн хүрж байна. Тэгээд Powered by Airplane хайлын хөгжи гэдэг ураатай явдаг байгаа. Тэгээ хөгжи те. Бас айгүй айтайхан байна шүү дээ. Хөгжөөд байна. Тэгээ хөгжөөд байна. Би тэгээ яг та хэдийн ярианаас нэг юм бодлоо л доо. Зүгээр яг заавал би нэг арилчих гэдэг юм чаашаа. Сагуугийн хувьд бас тодорхой хэмжээнд өөртөө өрөнгө оролтыг таан сургалтанд очоод те. Тэрний дараа би бас дахиад өөр юм бодож бас магадгүй шүү дээ те. Өө эн чинь бас эгч тийм түрүүн бас нөгөө нэг төвшөө наваг залхуу гэдэг юм л да. Байн баяр. Тийм. Би байн ч явах тийм. Залхуу гэсч би нэрээ би залхуу болоо гэж тоо. Би яг миний залхуу яг одоо нэг юм нарийн нандин юм дээр ингээ бичээ те ингээ энэ дэр миний жоохон залхуу өчдөг байхгүй. Тэрнээс ш би бол өөрийгөө нэг тийм амар залхуу бол гэж бодохгүй байгаа. Гэтэ яг надад тохирсон юм бол байгаа юм шиг санагдаад би энийг яриад байгаа. Тий. Тэгээ очингуутлаа ядчил зүгээр заавал арилж авцаа аавна маавна гэхгүйгээр эхний ээлжинд өөрийнхөө хэмжээнд ингээд гоё ойлголт авчих юм бол цаашаага тийм гоё боломжууд гараад ирчих юм шиг санагдаж байна. Тэгээ заавал энийг хийхгүй ч гэсэндээ бас танаа дээр очиж гоё сургалт мургалтанд нь суугаад тэр 30 мучаар нь үзүүлбэр үзмээр л санагчлаа. Тий. Тэгээ тэр боломж нь бол нээлттэй тий. Нээлттэй энд ч нээлттэй. За ойлголоо. За тэгэд хэдүүлээ шууд жоохон бүдүүлэг юм ярьчих уу. За ямар амаатай те. Ер нь хэдэн төгрөг олох боломжтой бол. За хүмүүс ороод за нэг гайгүй боломжийн 1 жил мэл 2 жил мэл ингээс хураад мураад явж байгаа. Тэгээс үлд нь ер нь айтайхан мөнгө төгрөг олоод явчих боломжтой юу гэж сууч те.
Боломжтой. Ер нь бол өдөрт бол одоо багада $100 бол ер нь easy олох боломжтой. Ер нь бидний ер нь бол одоо ингээд урт хугацаанд одоо доктортой явж байгаа арилжаачд бол бидний өвчин бол өдөрт бол $400-аас $500 ер нь дундаж байдэн шүү дээ арилжааны. Ер нь багаараа бодоход. За 400. 430-аар үрчихэд болж байна. $12,000. Тийм сардаа бол тий. Окей. За Ер нь нөгөө 6 figure salary гэж явдаг штэ доллараар нөгөө 6 гэдэг үнэтэй долларын цалинтай бол тиймч болох боломжтой. Тэрнээс ч илүү болох боломжтой. Тийм зах зээл. Одоо уусаа манай эсэг трейдер ерөнхийдөө бол тийш явчихсан л байгаа. Хийхгүй л байгаа. Син чин тий. Хамаагүй харуулж. Хамаагүй бас тий. Яг хөө миний хувьд бол хөрсөн. Ер нь бол ер нь бол хамгийн богино хугацаанд Монголдо шууд одоо бол хэлэхэд Монголдо хамгийн богино хугацаанд бол 6 хоронтой тоор бол дансыг оруулж исэн. Тий. Бүгднгийнхэн нүдэн дээр нь оруулж исэн. Тийм. Тэгэхээр ер нь бол боломж бол байгаа. Асуудалгүй. Тэр чинь бүр YouTube дээр байдаг үлээ. Тэр Instagram-аар нэг хэсэг сэвэгдсэн шүү дээ. Би нэг яг тэ нөгөө 6 хоронтой тоо хийсэн чинь тэгэхэд яг нөгөө Таиландд байж таараад тэгээд нэг стори хийсэн чинь тэр нь бахан сэвэгдсэн өглөө босоод ирсэн чинь од болцсон байд. Тийм. Яг боломж бол ер нь бол байгаа тийм. Ер нь бол шууд хэлэхэд бол заавал мэдлэг гэлтгүү мэдлэгийн гадна бас лаки байх хэрэгтэй. Ер нь бол тий. Тэгжээж ингээд энэ хоёр ч ерөнхийдөө хавсарж ээж бас тий. Тэгээ бас нэг бас дээшээгээ мөнгө олох боломж бол энэ зах зээл дээр бол байгаа. Тэрнээс бол 100% одоо мэдлэгтэй гар байлаа гэдгэд чинь юу ч хийж чадахгүй хүмүүс одоо миний ойр дотн зөндөл биш тий. Бас нэг зориг байх хэрэгтэй. Тэгээл мэдлэг зориг одоо лаки 3 нийлж байгаа л ер нь бол хусан шүү дээ. За тэгвэл одоо шууд ийм ярьсан дээр бүр шууд дараагийн юм асууя заяа. Одоо жишээлбэл эцэг трейдерийг дагаад явж байгаа дагаад одоо ямар байдлаар одоо мөнгө өсгөж болтیں۔ Би тэр болгоныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэрэн дотор яг өөрийг чи одоо ингээд дагаад ерэн заа нэг тэр одоо нэг дагдаг хүмүүс ч байгаа шүү дээ дотор чинь тий. За тэр бол нэг сардаа бол бат хэдийг хийж байгаа да гэдгийг мэдж байгаа шүү дээ өөрөө тэрийг хараад байж байгаа юм чинь тий. Тиймэр хүмүүс ерэн сардаа хэдийг хийж байна. Тэгээ асуучвал зүгээр яг ч угаасаа тиймэрхүү яг зүгээр яг ихэнх нь бол нөгөө нэг одоо full time арилжаачин гэж ярьдаг байхгүй. Миний хувьд бол full time арилжаачин. Ихэнх нь намайг дагдаг ажлынхаа хажуугаар хийдэг залуучууд айгүйх байдаг. За нэг тэд нэг ажлынхаа хажуугаар нэг 2-3 мянган доллар бол ерөнхийдөө бол тогтмол бол хийгээ явж байгаа залуучууд байгаа. Эрсдэлд орохгүй. Тий. Ерөнхийдөө бол би одоо сигнал гэдэг зүйл өгдөг байхгүй. Тэрийг дагаад яг тухайд өөрийн риск менежмент гэдэг зүйлүүд байгаа шүү дээ. Тэрийгээ дагаад бол тогтмол ашиг хийж байгаа ер нь бол хүмүүс байгаа. Ер нь нэг 2-3 мянга бол ер нь бол бас доогуур орох тооштой. Тэгээ сүүлд хамгийн сүүлд нэг бас нэг академи нэг одоо нэг хүүхэн одоо дагаж яасаар агаад нэг машин авсан гэл над руу зураг мөргийг явуулаад баярлаа энэ төр гэл тиймэрхүү юмнууд зөндөө байгаа тий. Би ч одоо энэ зах зээл дээр удажж чинь тий. Тэгээд алдаа оноо бүгдийг л харж штэ. Тэрийг ингээ хараад үнэхээр одоо мотивац надаас аваад явж байгаа олон залуучууд байгаа. Сигнал дагна гэдэг нь ер нь бол одоо эцэг трейдерийн хийж байгаа юм. Эцэг трейдер бол нэлээд өндөр боломжтой юм дээр сигналаа өгөөл дагаал хийгээл явна гэсэн үг юм биш үү? Тийм. Окей. Гэхдээ бас нөгөө копи арилжаа гэж байдаг. Тэр маань болохоор бас ер нь бол ойролцоо. Гэхдээ яадаг вэ гэхээр одоо ингэ тэнцээ маань маш олон төрлийн нөгөө уус усаас ингээд нэг топ ингээд үзүүлэлттэй одоо арилжаачд маань гэсэн үг. Тэгээд тэд нар маань тэг хөрөнгө оруулалт хэдийг авсан байна, хэдийн хувийн эрсдэлтэй ингээд арилжаа хийсэн байна те. Хэдэн үеийн алдагталтай авч, хэдэн үеийн ашигтай авч гэдгийг харж чаад хэрэглэгч бас ороод дагах боломжтой байдаг гэсэн үг. Ороод тэр хүнийг дагаал хөрөнгө оруулалт тэгээд тэр хүн маань ашиг авбал манай хэрэглэгч ашиг авна л гэсэн үг. Бас тийм боломж байна. Өөрөө ингээд бас ингээд ороод сураад байхгүйгээр. Тийм боломж. Тийм тэр нь болохоор нөгөө нэг шууд хэлэхэд бол миний данстай дансаа олбчдаг байхгүй юу. Тэгэхээр би арилжааг явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний арилжаа нь яг минийх ингээд дагаад копид олбчдаг гэсэн үг. Нэгдэл хаагдаад. Нэг үед нэгдээд таагдаа. Тэгээд яг хоо тэн дээр нэг зүйл байдаг гэхээр нөгөө нэг ашиг хуваарлалт гэдэг зүйл байгаа. Одоо тэр хүн 70% нөгөөд бид нар өөрсдөө 30% авах юм уу? Ийм бол байдаг. Зүгээр арилжаа хийх үнэхээр сонирхолгүй тийм хүмүүс байх юм бол copy trade дагаал бидний данстай олж байгаа юм бол тэгэл ингэж явчихна гэсэн үг. Тийм. За. Бас гоё байцтэй. Бас энэ. Жохон залхуу хүнд гоё гэж. Энэ бол иймэрхүү зүйлүүд бол айгүй олон боломжууд байгаа шүү дээ. Одоо бол бид нар чинь одоо бидний сурж байгаа үе чинь ийм юм энтер байдаг байлаа шүү дээ. Хичээл сургууль энтер ч гэж байхгүй.
Тэгэл ер нь бол яг бид нар өөрсдөө л одоо нөгөө нэг YouTube-ээр олигтой юм байхгүй. Тэгэл нөгөө хар мангараараа гэдэг шиг л өстой нөгөө buy sell гэдэг шиг нөгөө дараал алдсан юм гэдэг. Одоо бол ер нь бол тийм зүйлүүд бол байхгүй. Тэгээд одоо XM broker-ийн хувьд ч гэсэн бас айгүй том боломжуудыг бол залуучуудад бол өгж байгаа. Тэрнээс асуудалгүй шүү. Win Тий. Win. Иймэрхүү зүйл бол байгаа шүү нэр. Ер нь тэгээд сая санжаас ингэ асууж тээ. Одоо яг хэдийг олдог вэ гэдэг. Тэнгүүд цаг хугацаа явахын ингээд бүр яваа туршлагажаад татсан энэ нь болохоор ингээд өсөх диаграмт явдаг гэсэн үг. Одоо олж байгаа ашигч юм. Одоо амжилттай болцсон хүмүүсээс бүгднгээс нь очиод асуул анханасаа би шууд мөнгө хийсэн гэж хэлэх хүн байхгүй. Тэнгүүд одоо цаг хугацаа харин явахын хэрээр таны одоо орлогын хэмжээ яаж өсч байгааг асуул бүгдээрээ өсөх дүнтэй хэлнэ. Тэнгүүд энэ одоо эцэг трейдер нь Монголын хэмжээнд хэлж байна те. Тэнгүүд гадаад арилжаач бас байна. Тэднийг ингээ харах юм бол нөө бүр утаах зэн чинь манад бол шин зах зээл байхгүй юу? Саяхан орчиж байгаа. Гадаад болохоор эцэг мэцэг. Мөнгөнд өмнө бүр амар дэше болцтой өдрийнхэндээ 100,000 200,000 гаруй ашиг нь яригддаг тий. Тэгэхээр одоо хэрвээ эцэг трейдерд гэсэн асуувал одоо анхандаа бас яг өдөрт хэдийг олж исэн ингээд одоо өдөрт олж байгаа хувь нь ингээд харьцуулбал бас тэнгэр газар шиг байгаа тий. Тийм шүү дээ. Яах болдгүйс. Алддаггүй дандаа. Яг тэгдэг. Харин тийм тууштай байдал чинь ингэж хүнийг цааш нь явуулж өгч байгаа байхгүй. Тэгээ одоо жишээлбэл саяхан ингээл манай гала дээр манай гала гэдэг одоо жил болгон хэрэглэгчтэй ингээд талархал хэрэглээ те манай платформыг бас сонгуулжсэн баярлаа гэдэг бид нэг гала ингээд амар том нөгөө ивент зохион байгуулдаг. За уучлаарай. Би очино гээд очиж чадаагүй. Тэгээ тэрэн дээр жишээлбэл ингээд би нэг харилцагч эмэгтэй байгаа эмээ 72 настай. Тэгээ тэр хүмүүс маань ингээд тэтгэврээрээ одоо ингээд юу хийхээ мэдгүй. Би ихтэй тэтгэврийн мөнгөө одоо ингээд зүгээр хоол хүмүүс аваад зарцуулмааргүй байна гэл гэсэн. Тэр ихч маань болохоор өөрөө ингээд дандаа хасахтаа эхний 6 сард ингээд дан хасахтаа явсан гэж аахгүй. Одоо гэхдээ их чинь ингээд $5,000 нэмэгтэй явж байна гэж гэсэн ингээд айгүй хөөрхөн явж байгаа аахгүй. Тийм болохоор бас тэг ер нь ямар ч хүн бас байж болно. Тэгээд ямар ч хүн өөрөө нэмэгтэй байж болно. Тэр маань нэмэх маань хидэж хүрэх боломжтой байдаг. За надад нэг юм асуулт байна. За одоо copy trade гэсэн тий. Copy trade нүүт нь одоо ингээд сигнал тэр бас copy гэдэг нь үү? Тий. Ер нь бол сигнал даах нь бол даах нь арай өөр. Гэтэ ер нь бол нэг концепт нь бол ойролцоо. Тийм байна тий. Чаддаг хүнийг дагж байгаа гэсэн үг байна. Тий. Одоо чаддаг хүнийг дагж байгаа трейдерүүд чи одоо бүх трейд хийж байгаа хүмүүс дотроо л орох байл үү тий. Трейд хийж байгаа хүмүүсийнхаа тоонд орох уу тэр хүмүүс? Орно шүү дээ тийм бүгд л адилхан нэг трейд хийж байгаа юм чинь нэг платформ дээр. За тэгвэл шүү дээ тэр хойноос нь дагаж сигнал дагж байгаа копи хийж байгаа хүмүүс маань нэг трейдерүүдийн хэдэн хувийг бүрдүүлж байгаа вэ? Тийм статистик бол яг байхгүй баха. Та хэдүүл нэг хар багцаа байна уу? Манай тэр нэг 25,000 орчим тийм copy trade сигнал гэх юм цааш. Copy trade одоо хүмүүсийг дагуулдаг хүмүүс байдаг. За тэгвэл тэр хүмүүс нь нийт трейд хийж байгаа хүмүүсийн хэдэн хувийг бүрдүүлж байгаа бол ойролцоогоор Монголын хэмжээ одоо дагж байгаа хүмүүс нь гэсэн үг. За тэрийг бол манайх яг тоогоор гаргаагүй. Гэхдээ copy одоо арилжаа хийж байгаа хүмүүс бол их дандаа нэг анхлан суралцагчтай байдаг. Тэгэхээр бол хуваар ярьж бол яг тэгж ингэж одоо тэд гэж хэлэх бол боломжгүй. Тэгэхээр энэ шинэ эхэлж байгаа хүмүүс бол тэр хийгээд байгаа. Тэгээ бүр туршлагатай нь болохоор нөгөө дагуулж байгаа нь болчихж байгаа байхгүй. Тэгж тий. Тэгээ ингээ хоёр хуваагдчихаа. Тэгэхээр яг тоог нь бид нар бас тэгээд яг тоог нь бас гаргах ясгүй бид нэг нууцтай байдаг ч бас. Тэр ер нь бол хамаагүй тоо ингэж нэр цохох тэр нь жоохон имзэг. Тийм үү. За ойлголоо. Хувийн нууцыг маш хадгалах гэдэг юм бас явдаг манайх тэр. Энд дээрээ ч гэсэн өөртөө ч гэсэн бахархдаг юм уу? Тэгэж үгтэй. Тийм copy trade-ийн хувьд бол угаасаа нэг тиймэрхүү нууцлалтай юм. Сигналыг би ч одоо сигнал өгж явж байгаа. Миний сигналыг бол хэн дуртай нь бол дагаад орох боломжтой. Одоо би ч өдөр болгон яг өөрийнх нь арилж байгаа. Ерөөсөө өөрийнхөө арилж байгаа л тавьчихдаг байхгүй юу? За оруулаар тий гол нь эрсдлийн менежменттэй барьдаг. Тэрийг бол хин л бол хин шууд дагах боломжтой. Тэн дээр бол ямар нэг нууж хаагаад байх зүйл бол байхгүй. Тэгээд алдагдлаа тавилаа, ашигаа тавилаа, ийм ашигтай явж тухайн үеийн процессыг тавь явчлаа. Тэгэхээр бол copy trade-ийн нэг одоо сигнал нэг том одоо өөр зүйл нэх юм бол тэр хүн өөрөө одоо хариуцлага хүлээж арилжна гэсэн үг, дагаж арилжна гэсэн үг. Copy trade болохоор бас биднэрт үүрэг хариуцлага гэдэг зүйл байгаа. Тухайн хүний аккаунтыг шатааж болохгүй гэдэг. Тэр нэг нь болохоор өөрөө, нөгөөт нь болохоор бид нар дээр бас хариуцлага ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бас ингээ хоёр өөр зүйл болчихж байгаа. Тийм байна тий. Тийм байна.
Бид нар одоо copy trade-ээр хүмүүсийн дан шатаалаа гэхэд чинь бол ер нь бидний бур болчихж байгаа байхгүй юу? Яг тэр итгэж орж ирж байгаа дансаа шатаад. Хэрвээ зүгээр бидний миний өгж байгаа сигналыг тэр хүн дагаад дансаа шатаах юм бол ямар ч хамаахгүй болчихж байгаа байхгүй юу? Яг тэр өөрийнх нь сонголт гэдэг утгаараа. Тэгэхээр ингээд бас ялгаа бол байгаа шүү тий. Зөө. Тэгэхээр энэ том тоглогчд маань ер нь амар чухал нөлөөтэй юм байна шүү дээ тий бас. Ер нь ямар зах зээлд нөгөө бусдыгаа дагуулж сургаж явж байгаа шүү дээ. Үлгэр зөв өөрлөлд үзүүлж байгаа. Тэгэл одоо эцэг трейдер хөвч гэсэн чанартай хамтрагчтайгаа хамтарч байгаа гэдгийг ярьж штэ. Тэгэхээр бас нэг өөр хүн байжсэн өөр юм яриад окей хэдүүл ингээд энэ болохгүй байгаа л авчиг. Яс хитэн цаас хичээгээд явуулчихвол чи болохгүй болчих штэ юм штэ. Олон хүнийг дагуулж байгаа учраас. За би ер нь бас хөөрхөн ойлголттой болчлоо. Би болчлоо. Энэ дэж болчлоо. Тий, ер нь бол таг мэдхгүй сайхан энд орж ирээ суунгуутлаа. Жохон ч их ойлголттой болоод авчлаа. Тэгээд үйлдэл хийгээд эхлүүл бүр л илүү гой ойлголттой болох байх. Тэгээд үйлдэл хийж үзмээр л санагдлаа. Тий. За тэгээд урилгын маань хүлээж хүрэлцэн ирсэн XM-ийнхаа хамт олон болоод эцэг трейдертэй маш их баярлалаа. Гой мэдээллийг өглөө. Тэгээд бас яг энийг мэдэхгүй мөртлөө эхний ухагтгуунаа авчиг гэсэн хүмүүс маань магадгүй үдсэн болвол гой мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тэгээд өөр миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл бий юу? За миний хувьд бол хэлэхэд л арилжаачтай онцлохэд энэ бол ерөөсөө урт хугацааны таны бизнес шүү. Битээ ингээд богино хугацааны хурдан хугацаанд мөнгө олох зүйл гэж хараарай. Дандаа эрсдлээ барих хэрэгтэй. За тэгээд санхүүгийн аюулгүй байдлаа бол үргэлж хангах хэрэгтэй тий. Тэгээд зөв газраас мэдлэгээ хүртээр хэл гэж үзэж байна. Тийм. Мэдлэг мэдээлэл дээр л бүх юм чи ер нь бол суурилж байгаа шүү гэж. Тэгж чад нэмэхрүүл орондоо. Зүгээр байгаарай. За миний хувьд бол одоо шинээр орж ирэх гэж байгаа сонирхож байгаа залуучуудаа бол яг юу гэж хэлэх вэ гэхээр эхлээд хэд орчим доллар тий алдах боломжтой вэ гэдгээ сайн тооцоолоод энэ зах зээл дээр орж ирээрээ бүх юм одоо тий харагдаж байгаа шиг амархан байдгүй шүү гэдэг зүйлийг л арилжаачны үүднээс. Тэгэл түнш хамтрагчаа тий одоо брокер гэд найзыгаа сайн бас зөв сонгоорой. Тэгжээж ингээд та бас сайн хамтрагчтай ажил сайн одоо туршлагатай сайн дэвшил чадна л гэсэн үг. За тэгээ хэдүүлэг ярилцах хугацаа энд хүрээд ерөнхийдөө өндөрлж байна. Та бүхэн маань тухтай ойж чадвуу, ярих гэсэн зүйлээ ярьж чадвуу, подкаст маань давгүй юу? Үнэхээр гоё байлаа. Үнэхээр гоё байлаа. Тий. За тэгээд подкаст энэ хүрээ өндөрлөж байна маахаа. Тэгээд Powered by Plan аялын хөгжөөрөд явдаг байгаа. Тэгээд зочдтоо өөртөө хүсдэг хамгийн сайн бүхнийг хүсье өрөөё. Ирэх дугаараар иргэд уулзцгаая. Баярлалаа. Powered by Airplane. Аялын хөгжий. Podcast Room-ийн хамтрагчаар XM Broker